За би спортод дуртай, би тэгвэл тэгж ингэн бицэг хийгээ ингэж хайрлана. Миний аав ээж хоёр намайг төрүүлж өсгөөд өдий болгосонд нь би баярлах ёстой. Энэ хоёр хүн байгаагүйсэн бол би яаж өдий байх вэ? Миний эмээ өвөө байгаагүйсэн бол би яах вэсэн бэ? Би чинь халуун дулаан гэр бүлд сэсгэрч гисэн ээж минь байна. Симхийч гисэн гэр минь байна. Ингээд би гараасаа хөтлүүлээд ингээд нусаан арчуулад, нухаан ахуулаад ингээд яг адилхан хаягнаас надад бүр илүү хоол хийгээд идүүлээд ингээд үсгсэн ээж аав минь байж хаад гэсэн хүндлэлтэй өссөн хүүхэд бол хүндлэлтэй чигээрээ бусад бүх хүнтэй хүндлэлтэй л харьцаж явж байгаа. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдэхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярилцлага үзье. Би өглөөгөө нэг сайхан кофегоо уугаал. Тэгээ өнөөдөр болох зүйлийг яг болцсон юм шиг бодгол хамгийн дөрөвний хийх ёстой зүйл. Өглөө босонгуудаа шууд уцаа оролдохгүйгээр хамгийн эхлээд өнөөдөр ямар сайхан өглөө вэ гэдгээ мэдрэхийн тулд хажууд байгаа зүйлсээ яг гоё болж байгаа юм шиг, яг гоё сайхан байгаа юм шигээр би төсөөлчдөг байна. As my EMT doctor, I go run more faster Yeah? with that. What do you feel for a difference? Yes, it's feel the hair Example for which patient you would recommend this? snoring. So Yeah. I think I help in this Yeah. kind of problems. Also ich empfehle das Noson grundsätzlich den Patienten, die halt einfach nachts darüber klagen, dass sie keine Luft bekommen, aber keine Lust haben, sich operieren zu lassen. Okay. Es gibt ja ähnliche Devices oder so, aber ich finde das Noson ist gut verarbeitet, es sitzt schön in der Nase Ja. und ich mag es, dass es von oben kommt. Ja. Weil es gibt ja auch die anderen, die von unten kommen. Ja. Ich finde es cool, wenn das von oben kommt. Weil es sitzt gut drin, fällt nicht raus und so. Minka, spiel show you. Wow. Wow. What? That's it. Oh mein Gott. Jetzt weiß ich es ja. 12. Ich kann endlich halten, my bro. За манайхан бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид та бүхнийхээ хүсэлтээр сонсохыг хүссэн зочны чинь ураад өөрийнх нь байдаг газар нэрээд тэгээд илгээсэн асуултуудыг чинь агуулад өнөөдөр бит хоёр маш гоё амьдралд ойрхон сэдвээр ярилцах гэж байна. Тэгээд амьдралд ойрхонгүй сэдв гэж байдгүй л багтаа. Гэхдээ аль болох бид бүхний одоо өдөр тутамдаа хэрэгжилж болох үст амьдралын тухай үзэл баримтал янз бүрийн зүйлсэл өнөөдөр нь дурддах болно. Тэгээд on and off-ын гүйцэтгэх захирал насагчтайгаа ярилцахдаа их баяртай байна. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлаа. Би ч баг өөрөө дутцсан юм шиг л болсон шүү дээ. Гэхдээ энэ урилгач бол аль дээрээс хүмүүс бичээдсэн юм а. Тэгээд нөгөө зоол учрал гэдэг шиг та ч өөрөө мэдрэмжтэй хүн. Тэгээд за хоёлаа нэг ин сэдвээр ярилцъя гээл тэгсэн. Тэгээд би ч гэсэн угаасаа энийг нөгөө тохироо бүрдэхгүй удсан. Тэгээд одоо яг гоё өрн дулаан цаг ирж гин хүмүүс нэг жоохон амс хийгээд шин зүйл тархиндаа агуулгах тийм нэг юм боломж олддог нэг үе штэ. Одоо Монголын 100 гэдэг болвол тэгээд өвөл нь бол их хахир хатуу. За та сайхан зүсэж байна уу? Сайхан зүсэж байна уу? Манай өвөлч их сайхан өвөл. Тийм. Тас исэн жавштай. Даруулвал даруулчихна. Намайг жаахан байхад би лавтгч энэ өвөл ийм яасан муухай өвөлөө гэж эсвэл сонсож байгааг. Цончоос имээр л байсан. Энэ дэлхий яг байдгаараа эргэл бүгдээрээ байх юмараа байж байгаа л энэ дундаас явж гарч байгаа хүмүүс нь бид нар шүү дээ. Харин хамгийн гол нь чиний яриан дээр хүртэл чам шиг өдөр хүний яриан дээр хүртэл ингээд хахир хатуу өвөл дуусаад масад ихтерсэн сонсогдчих. Тий. Өдөр гүш. За тэгэхээр яг одоо ингээд юмс жишээлх юм бол
Монголын өвөл их гоё гэхдээ хотоос гарсан үед өвөл нь их гоё болдог. Тэгээ хот дотор чинь бид нэг юм олуулан амьдраад эхлээд нэг их удаагүй байна л та. Тэгэхээр нөгөө хүмүүс хоорондоо хамтдаа амьдрах үед асуудлууд үүсээд нь штэ. За жишээлх юм бол бид нэр хамгийн энгийн асуудал нь бол одоо залуучууд гээд нэг хэсэг бүлэг хүмүүс бий болчлоо. Тэгээд залуучууд нь дан ганцаараа хороодөр байх юм шиг үзээд ахмад настай хүмүүс гэж бас байна. Тэгэхээр ингээ нэг юм хүн гэдэг ойлголтоосоо гажингуудаа ийм хүн, тийм хүн гэдэг ийм категорид хуваагаад байна л да. Дид бүлгүүдэд хуваагаад тэгээд дид бүлэг хоорондоо тийм уялдаа холбоогүй тусдаа байх хэрэгтэй юм шиг үзэл баримтлал үүссэн байна. Тэгэхээр л тэндээс асуудал үүсээд байгаа юм бол гэж харж байгаа. Та энэ дээр таны амьдралд их ойрхон одоо мэдрэгддэг зүйлс юу вэ? Жишээлх юм бол зүгээр таны ахуйд те хүүхдүүдийн дундаас эхлээд л иймэрхүү хамтлага ажиглагддаг уу? Хоёулаа нөгөө хүмүүсийн олуулаа байж байгаа бөгнөрл буюу хамтран нийтээрээ нийгмээрээ иргэншин сууж байгаа, эргүншин сууж байгаа одоогийн энэ хот гэдэг зүйл зөвхөн саяхан бий болоогүй. Ялангуяа Монголын нөхцөл саяхан бий болоогүй. Энэ бол 40 мянган жилийн түүхтэй зүйл гэдгийг би ярианыхаа эхэнд зүгээр дуртахыг хүсэж байна. Ярианыхаа эхэнд би юг дуртахыг хүсэж байна вэ гэхээр сүүлийн хэдэн жил бол миний амьдрал их өөрчлөгдсөн. Тэр нь юугаар өөрчлөгдсөн бэ гэхээр зэрэг миний уншдаг номны одоо сэдв их өөрчлөгдөж нэг нэвтрүүлэг хийхтэй холбоотойгоор эхлээд кино хийсэн. Тэгээд энэ сүлдээ явж байгаад нэвтрүүлэг болж байрлаа. Холбогдоод би Монголын түүхийг их уншдаг болсон. Тэгээ Монголын түүхийг их уншаад гэд ингээд ирэхтэр өөрийнхөө яасан муухай ойд төрсэн сармагчин лугаа явж ирснийг маш сайн ойлгосон, харамссан. Ер нь би өнгөрсөн цаг үеийнхээ юунд ч харамсдаггүй. Хийсэн алдаандаа ч харамсдаггүй. Ер нь харамсдаггүй. Яг гэвэл тэр надад зүгээр ингээд хэрэг би тэрийг алдчихад нэг хаалга хаагдаад нөгөө хаалга нэгдэж байгаа. Нэг ийм зүйлэл гэж боддог байсан. Одоо ч тэгж боддог. Мөн алдааг бол за тэгэл алдахгүй явъя гэх юм бол ойлгомжтой юу ч хийхгүй суу гэдэг тэр утгаараа ч гэсэн хардаг. Тэгэл нөгөө юм бэ таны амьдрал юу юм бэ гэсэн чи алдаа гэдэг шиг тэгээ алдаа бол мэдээж хэрэг зөндөл биш таараа штэ. Алинд нь ч харамсдаггүй гэж ганцхан харамссан юм бол би яагаад би Монголын түүхийг уншиж байгаагүй юм бэ? Яагаад би үнэн зөв Монголын түүхийг уншиж байгаагүй юм бэ гэдэгтээ маш их харамссан. Одоо ч гэсэн харамссаар. Тэгээ харамссан энэ харамслалаа нөхөхийн тулд одоо баг зэргээр одоо нэг толгойд бодогдсон ажил байж байгаа. Манай хамт олон тэрийг ер нь хийх гээд энэ тэнд янз бүрийн юм яригадад явах нь явж байгаа. Энийг дараа олъё. Тэгэхээр зэрэг энэ ингээд хоцорон газрын соёл иргэншил тэгээд үе хоорондын энэ зүйл гэдэг чинь хүн гэдэг чинь мөнхийн настай амьтанд тэргүй биш. Ерөөсөө хүн гэдэг амьтны биологийн нас бол цаанаасаа маш ойлгомжтойгоор энэ амьдралынх нь нас бол би аргамтаа арчлаад авч яваад яг жам ёсороо одоо тэнгэр дэвшээ эсвэл там дэвшээ гэж бодох юм бол энэ нь бол хамгийн дээдлэн 100 хэд нас баг. Одоо яг энэ үед бол энийг хүмүүс тийм ирэн ийм ирэн янз бүрээр л нэрлэнэ. Бурхан шашин судлаачд нь бол өөрөөр нэрлэж байгаа, шинжлэх ухаан судлаачд нь өөрөөр нэрлэж байгаа. Хоол диетолог судлаачд нь одоо үүнээс болоод ингээд хүний нас уртсаж гин богиносж гин гэж байгаа. Гих жишээтэйгээд явна. Ямар ч үед нэгэнтээ ингээл нэг юм одоо Монгол хүний дундаж наслалт одоо хувьсгалын өмнө одоо хувьсгалын дараа гэж хоёр ангилагдаад нэг 60 орчим дээр л хэлбэлцээд исэн бол 60 орчим дээр хэлбэлцэж байгаа одоо 70 руу төгсөн ч юм уу ч юм уу статистикийн төв газрын мэдээллийг нь хэлэх бах тийм. За ингэж байгаа тохиолдолд яах вэ гэхээр зэрэг эн чинь маш ойлгомжтойгоор одоо хүн үйлчлэлээ хэдүүл аваад үзье л та дөнгөж төрлөө чи юу ч мэдэхгүй. Ихээхээ гидсэнд бол эцэг их хоёроос бүх мэдээллүүдийг хоёр талаас авцсан байгаа. Ясан эцэг, цус нь их юм чинь. Тэгэхээр зэрэг хоёр талаас бүх мэдээлэл авцсан байж байгаа энэ хүүхэд чинь гарч ирэхдээ бурхны шашинд номлож байгаагаар бол чамтай яач ч учрах гэсэн хүүхэд байж болж байгаа байхгүй юу? Энэ бол урд насны үүлийн үрээр чамд нэг хорлогдсон хүн тийм ээ? Нөгөө үүлийн үр давтагддгиймаа гэж хэлээд идэг энэ юмараа одоо өш хонзонгаа авах гэж ирж байгаа үрч байж болж гин. Үгүй бол маш их хасарч хайрлуулж исэн урд насандаа чи үр хөвгдгүү хүн байсан ч байж болно тийм үү? Эсвэл чиний одоо доорчин байсан дүү чиний үр хөвгт болоод ирсэн ч байж болно. Эсвэл маш хайртай ах чинь ч юм уу
гих жишээтэйгээр одоо учрал өрөөлөөр ингээд хүнээс хүүхэд төрж ин та. За ингээд нөгөө төрсэн хүүхэд чинь чивт хоёр бол яаж төрснөө бас мэдэхгүй шүү дээ. За ингээд төрөөдгөө байж тал чинь хизээ ухаан ордог юм бэ хоёул өөрсдөө бодоод үзье л та. За нэг хүртлээ одоо аав ээжтэй ацтай төрсэн аав ээжтэй аав ээжээрээ хайрлуулдаг хүүхэд бол ацтай төрсөн л хүүхэд гэсэн үг тийм үү. Энэ хүүхэд ингээ ихээс үг сайхан хөгж өсөөд тэгээд бандангаа хөгж өсөөд сүүлээ хөгж өсөөд за тэгээд энэ хүүхэд одоо 3 нас хүрлээ гэж бодоход нэг хилд орцсон хөлд орцсон бас 3 нас хүрсэн хүүхдийг бол хүүний тооцоо гэж монголчууд ярьдаг гэсэн энэ үнэн зөв үг штэ. Ингээд явж итал 3 нас хүрээд хүрхий за бас нэг тийм олигтой юм санахгүй байж. За одоогийнхоор бол сургуульд орох нас 6 нас болцсон. Яг уу цэцэрлэгт орж болж байгаа. Энэ хооронд цэцэрлэгийн явдлаас гэхэд миний ойд санамж тийм муу юм уу? Манай ангийнхан ч гэсэн бас надтайгаа адилхан таарцсан. Нэг хуучин генерашн их одоо ингүүлэх гээд байгаа генерашн их юм ч юм уу бүү мэдтэй ингээд юу яаж байгаа. Сандаг хөвгт бол их ховор шүү. Бид нар зураг үзэхээр хүүх чи манай ангид байсан юм биш үү гिचшээтэй санаж байгаа. За гэж явж байгаад хүн одоо нэг 7-оос 8 настайдаа 1 2 дугаар анги 3 дугаар анги гэж за сурах хэрэгтэй юм байна. А би өсгөөс сурчлаа, математик яачлаа, бага ангиад төгсчлөө. Дунд ангидаа ороод ихэрэнгүүт нөгөө шилжилтийн нас нь эхлээл шилжилтийн нас нь эхлэнгүүт нөгөө гормон гоцолцол эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Гормон гоцолцол тэнгүүтээ бүх үед энэ байсан зүйлийг ярьж шүү би. Бүх үед байсан зүйлийг ярьж байна. Ингээл гормон гоцолцол эхлэхдээ яхаа хөхтөр зэрэг эргэн тойрны хамаг юм утгагүй бол яг гүл төр чин даавар чин ингээд дэш доош унж босол дэш доош унж босол байгаа юм чин. Үүнийг эвтийхэн зохицуулах аргыг нь багаас нь суулгачл өгөхгүй бол яана манай хүүхэд гिचлээ яана манай хүүхэд ингэчлээ гэж ингэж явсаар байгаа л өнөө хүүхэд чинь улаасан юм хэлбэлцэлтэй хүүхэд төрч одоо бий болчихж байгаа байхгүй. Тэр нь зуршил одоо зуршил дадал хоёр тийм ээ. Ингээд болоод бүр нэг мөсөн биед нь тогтчихж шít. Ингээд нэг мөсөн биед нь тогтцсон хүмүүс чинь яах юм? Нөгөө яг тогтсон юм байхгүй юм чинь. Яг тогтсон одоо ийм за би спортод дуртай, би тэгвэл тэгж ингэн бицэг хийгээ ингэж хайрлана. Миний аав ээж хоёр намайг төрүүлж өсгөөд өдий болгосонд нь би баярлах хэрэгтэй. Энэ хоёр хүн байгаагүйсэн бол би яаж өдий байх вэ? Миний эмээ өвөө байгаагүйсэн бол би яах вэсэн бэ? Би чинь халуун дулаан гэр бүлд сэгсгэрч гисэн ээж минь байна, симхийч гисэн гэр минь байна. Ингээд би гараасаа хөтлүүлээд ингээд нусаан арчуулад, нухаан ахуулаад ингээд яг адилхан хаягнаас надад бүр илүү хоол хийгээд идүүлээд ингээд үсгсэн ээж аав минь байж хагаад гэсэн хүндлэлтэй өссөн хүүхэд бол хүндлэлтэй чигээрээ бусад бүх хүнтэй хүндлэлтэй л харьцаж явж байгаа. Хүндлэлгүйгээр юм хэлэхтэн л өрүүлсээр бас гэлтэй ингээл босч ирэл би тийм үеийнхэн худлаа гэвэл телевизээр тэгж ярьж ирсэн штэ. Тэгсэн чи ингэж ирсэн штэ гэл тэнгүүд ээж аав чинь хүн л юм чинь хүүхдээсээ айн штэ. Урд нь бол хүн одоо хүүхдээсээ айхын бүх хэл тийм үү? Хүүхд нь нөгөө айхгүй ч гэсэн аалц зөв айхгүй ч гэсэн аав гэдэг энэ хоёр үг чинь явдаг бай. Одоо эсрэгээр болж ирж шít. Яг хөхтөр нөгөө хүүхдээсээ яагаад. Иргэн тойронгоо буруу суртал хуллага явж байгаа учраас үеийнхээ орондын энэ нэг юм сонин зүйл гараад ирлээ гэж би бодож байгаа байхгүй юу. Хэрвээ үеийнхээ орондоо тэгж их айхтар маргалддаг байсан юм бол би одоо өөрийнхөө аавд алгадуулж исэн. Гэхдээ буруу хэрэг хийлсэн чи би алгадуулна шít. Алгадуулчаад би тэрэнд одоо ус хонзон санаал одоо тэр дээрээс үсрээд үхий эсвэл нэг юм олоо татъя одоо юу гэсэн надад тийм бодол бол хизээч энэ амьдралд ч байгаагүй ер нь бол тэр хүчирхийлэл гэдэг зүйлийг юу нь хүчирхийллийн юу нь бишин гэдгийг асар сайн ялгаж ойлгож сурах хэрэгтэй зүйл ахгүй юу нийтээрээ нийгмээрээ тэгж явж иж энэ нь зөв зүйл болж орж байгаа. Тэгэнгүүт одоо манай ангийнхан би дахиад ганцхан өөрөө би юм тэнийг юм уу гэж бодно шүү дээ хүн. Тэгэхээр бусдаас асууна. Дүүнрээс асууна. Би ч дөрөв 4 дүүтэй. Тэгээ дүүнэрийнхээ найз нараас асууна. Би өөрийнхөө хүүхдүүдийн 4 хүүхдийнхээ найз нараас асууна. Гэт ингэж яхад бол нэг тийм одоо тийм онцгийн юм ялгаатай байгаагүй. Одоо ч сүртэй байгаад байгаа юм алга. Хөгшин хүн болгон тэнэг биш. Урд нь бол юу гэж боддог гэсэн ихтер зэрэг хөгшчүүл өөрсдөө би тэнийг миний хүү ухаантай юм чи миний хүүтийг ингээд урагшлалаа тавиад байна гэхдээ чин тэр үед нь би хэлдэг байсан. Хөгшин хүн болгон ухаантай биш, залуу хүн болгон тэнэг биш. Одоо эсэргээр болчих. Хөгшин бол чи тэнэг, залуу бол би ухаантай.
эн чинь яаж нөхдөр зөөр ингээ хараад тахад хоёул эхэндээ түүх ярьсан тийм үү? Бид нар яагаад худлаа түүхээр хүмүүжээд хүм биш болоод одоо бидрээс зүгээр нэг ийм оюун ухааны итгэл үнэмшил, Монгол гэсэн итгэл үнэмшил, соёл, хэл дээрэс нь бидний одоо энэ одоо хин ямар шашин шүтдэг байсан хамаагүй. Энэ шашинлаг байдлыг аваа хийчих юм бол аратан болоход бэлэн биш. Юу аратан? Аратнаас дурлах гэж шít. Одоо ингээ хараад тахад тий. Аратан чи яаж ч байсан гэсэн чи эцэг мал руугаа дарайл ноцоол гэл ингээл сүргийн толгойлогчлууга жи тэглээ би тэглээ гээл зодтолтон арцалтан болоод байдгүй. Тийм үү? Бар арстан хоёр хоорондоо маш адилхан ч юм шиг хүчрхэг төрөл мөртлөө хин хинтэйгээ нөхцөөл одоо дундаас нь ирлиз үлдрийн амтан гаргаад байдаггүй. Хүн л ганцаараа хамгийн балаа зүйлсүүдийг хийдэг ямиг одоо энэ үзэл сурталаараа хүмүүс тавьж өгöd байна гэж хараад байгаа. Энэ нь хойноос ирсэн байх уу, хаанаас ирсэн байх уу хамаагүй. Фильтргүйгээр ямар ч ингэж шүүж авах тунгааж бодох юмгүйгээр бид нар өөрийнхөө үндэс ухсаа руу, соёл руугаа огт буруу дэмий зүйл нэвтрүүлснээсээ болоод өөрсдөө горыг намсаж шít. За би ингэж л гүнзгэр шүү. Ер нь бол миний бүр хатуу итгэл үнэмшил байгаа. Тийм учраас одоо үе хооронд ингэхдээ надад бол хэлэх юм бол маш харамсалтай юм дүүрж байгаа. Би жоохон байхдаа чи өвөө эмээтэйгээ өссөн үү? Өвөө эмээ байсан уу? Байлгүй хоо. Чамаг өвөө эмээ чи хамгийн хайрладаг хүн байсан уу? Тийм. Чи тэрийг хамгийн тэнэг гэж боддгоо. Үгүй. Харин тийм л ахгүй. Тэгтэр ч одоо яг юу гэсэн ч үг юм те. Хэрвээ чи тухайн үед чинь энэ өвгөн эмгэн шиг тэнэг юм ингээл байдгүй чи бол өөр үеиг шүү гэл ингээл л бас муу ялгаагүй нөгөө хоёрыг чаарсан чи үцээчэл хөрхэн амтад үрчээчэл хөрхий чаваас тэгэл ингээл өвөө та тэнэг штэ. Одоо бүр таачхгүй нэш чи гэд нөгөө цааш нь төхөрөх гэж байгаа юм шиг л яригдал гэл ингээм бол тэгнэ шүү дээ. Тэр чинь өвөө эмээ гэдэггүй. Ээж аавынхын тухай хүүхдэд тэгж буруугаар ойлголж байгаа зүйл бол би үзэл суртлаас болоод энэ их том зүйл орж ирээд биднийг баг ингээд устгахад одоо геноцид явагдах гэдэг юм болов гэсэн хардлага төрж байгаа. Хей, подкастт таалагдж байна уу? Үргэлжлүүлээд бүр илүү ихийг сонсохыг хүсэж байгаа бол биднийг дэмжээрэй. Бид хандивын наастаа болсон байна. Тайлбар хэсэгт нь оруулсан байгаа. Эсвэл энийг хардаа. Баярлаа. Тэгэхээр та одоо баруунд байгаа шинэ хандлага бидний хувьд бол шинэ хандлага гэж хэлэх бах. Тэгээ тэндээс орж ирж байгаа энэ амьдралыг үзэх үзэл тэдгээр зүйлс нь манайханд буухан буруу гэж та харж байна гэсэн үг. Үгүй. Энийг ингэж өрөөс гэж болохгүй. Хүн биш үү? Монголчууд биш үү? Хэдүүлээ ингэж анхнаас нь ягаад хэлээд үзээ л та. Бид нар чинь маш олон яст нь нийлсэн тийм үндэстэн. Монгол гэдэг үндэстэй. Одоо бид нар яаж ч бодсон гэсэн агуу Чингисийн үр сад мөн. Яаж ч бодсон гэхдээ. Тэгтэр бидэрт нөгөө өсөрсөн цусных нь хэлтэрхий, тасарсан махных нь хэлтэрхий, нөгөө ясан явж байгаа денканых нь хэлтэрхий байгаа учраас бид бол агуу хүмүүсийн үр сад учраас бид бол олон соёл иргэншлийг хүлээж авч үүн дундаасаа сайн мөнгөний тунгаах ийм оюун ухаантай гэсэн хүмүүс. Энийг нь би зүгээр ингээд гадуур явж байгаа үзэл суртлын хэмжээнд гэж ярьж байгаа зүйл. Түүнээс одоо ингээд баруунаас орж ирж гинөө, хойноос урдаас хаанаас орж ирж гинөө гэдэг ингэхтэр манайхан бол бүхэл бүтэн одоо 300 жилийн турш энэ дэлхийн талыг эзэлсэн байсан. Одоо тухайн үедээ дэлхийг эзэлсэн байсан. Ус арт түмэн шүү дээ. 4 их талайн дундах бүх хуурай газар нутгийг эзэлсэн байсан энэ арт түмэн тэр хүмүүсийг чинь сайн сайхнаар амьдруулж чадсан. Одоо Pax Mongolia буюу Монголын амар амгаланг тогтоож тавьж чадсан их засаг гэдэг хуулийг тэр олон улсууд одоогийнхоор бол 40 том улс гэж. Энэ 40 том улс Хятад, Орос хоёр орооч үү дээ. Тэгээ энэ том улсууд бүгд 40 том улсууд 250 жилийн турш одоо манай энэ их засаг гэдэг хуулийг дагаад амьдэрсэн. Бид нар тэгж амьдруулж чадсан ард түмэн юм чинь. Тэд нар яагаад бид нар одоо энхэн зут дотор байж байгаа 3 сая Монгол иргэд талан залуучууд те айтайхан амьдрал сайхан байж болохгүй гэж яагаад гаднаас орж ирж байгаа хог шаар нь энэ бол хог шаар юм а гэж энийг гаргаж хайж сайн сайхан энэ юм а гэдгийг авч нэвтрүүлж болохгүй гэж ер нь л бол тийм штэ тийм үстэй хүний элэг бол одоо идж байгаа хоолны сайн муухайг ялгаг ингэж зохицуулах эрхтэн
Бөөр бол ууж байгаа зүйлсийг их жишээтэй. Энд чинь эргэтэн болгон өөрийн үүрэгтэй байхад чинь бүхэл бүтэн улс яагаад энийг зохицуулж чадахгүй гэж энэ зохицуулалт хэрэгтэй гэж би боддоо шүү дээ. Танд тодорхой таамаг байдгүй. Одоо бол хоёлаа таамаг дэвшүүлэх гэж байгаа шүү зэ. Хэрвээ бид нэр тийм агуу түүхтэй тэр түүхийг эргээд зүгэх юм бол биднэрт байгаа чадвар одоо юмсыг янзлаад тогтхонд нь оруулж чадах тийм чансаа байгаа гэдгийг та мэдж байгаа юм бол яагаад бид нэр өнөөдөр нэг тийм шуудаан дотор хийцэн ивэр шиг хүмүүс хоорондоо нэг тийм гяхсан байдалтай байгаад байгаа юм бэ. Харин тэгтэр зэрэг одоо нэг талаас дахиад би ийм хачин юм яри. Яг өнөөдөр нөгөө чи анх удаага энийг сонсож байгаа учраас ийм миний ярьж байгаа юм гачинт сонсогдож байж магадгүй. Тэгтээ энэ миний л өөрийн үзэл бодол. Миний өөрийн уншсан зүйлсээс миний тарих сэтгэл зүрхэнд итгэл өмшилж бол тогтсон зүйлс. Дүгнэлт. Тэ дүгнэлт. Одоо онон битгаар ингээд маш их аялах дуртай ер нь бол тэгэл гадагшаага гэл ингээл явж байхад ерөнхийдөө анх битгаар Лондонд нэг 2000 тэр чигтээ онд байсан юм дээ. Одоо 25 жилийн өмнө Лондонд бууж байгаа. Лондон буугаал гэхэд тэрний өмнө бол Лондонд очиж исэн учраас за энд бол дайрс өнгөөр ялгуулсан гадуурх үзэл үнэхээр хэцүү. За тэгтэр зэрэг сэтгэлэм бариарай чи ер нь бол тэгэл мэдрэмтгий штэ гэсэн юм хэлээл ингээл онгосноос буула бит гоё. Тэгэд буугаал гэлэн гэсэн чи энэ чалмаатай юм одоо англи те одоо бараан царайтай Пакистан ч юм ханах чинь тийм хүн за паспортаа гаргаад иргээл тэглээ. Тэр нь цаа гэл гараал. Тэгэл Лондоноос оноо ангацсан. Хөшин миний мэддэг Лондон биш болсон юм шүү дээ. Энэ гүр чинь дүүр нөгөө англи хүмүүс найчсан юм би гэсэн чинь нэг англи найз нь би юу эднэр чинь англи би ч англи гэл өнгөрч байгаа. Дараа нь бит хоёр нэг Ennio Morricone-гийн тоглолтыг Кёлнд очиж үзээд тэгээ Кёлнд очиж үзчихэд Берлинээр ингээд төвөөр нэг хэсэг алхсан чинь харсан чинь энэ тэндгүй орс яриа яг төвдөө. Яг орс ярианууд тэгэл хуучин соцынхан тэгэл одоо үндсэндээ бас нөгөө германууд найцсан бэ гэмээр тиймэрхүү дүр зураг. Кёлн ч гэсэн бас тиймэрхүү байсан. Тэрний өмнө Францд очиод харахад бас Францд бол Алжир, Арабууд маш их дүүрсэн. Тэгээд Берлинд явж байхад би онд хэлжсэн байхгүй юу. Хүүшээ бид нар чинь бүр хацтай юм шүү. Урд нь бол зэр зэвсгийн хүчээр одоо эзэлж авч ирсэн колони улсууд нь эргээд энэ улсуудыг эзлээд авсан юм шүү дээ. Харин бид нар хөрөх ёстой. Ёохчгүй нөгөө бүгдээрээ голоол идэг ийм дөрөв уйлралтай хүүтэн өстой хамгийн муухай газрыг орхилоо гэдгийсэн чи харин биднэрт чинь хинч орж ирээгүй бид нар чинь 3 сая илхнаа хэрнээ ингээд ийм шижир алтчиг уулаасаа ялзаал ингээл аюу сайхан байцгааж байгаа юм шүү. Эн чинь эргээд нөгөө улсууд чинь зөөлнөр эднэрийгээ ажил хийн хүний ирэх гэж ингээл тэ ингээл цаачдыг дэмждэг ингэж байгаа л ингээд эргээд ороод ирсэн биш шүү. Хилээ загаад өгсөн. Бүх юма загаад өгсөн юм чинь. Тэдэртээ харьцахад амархан болсон байсан юм шүү. Гэтэл монголчууд хилээч зааж өгөөгүй бичгээ хідэн удаа солилцсон ийм артан болохдоор бидний үг дэс бол ёо ихсэн ёо өстө ямар гоё яг үнэн биш үү гэл ингээд битгой буцчихсан. Яг үүнтэй холбоотойгоор ингээл хүний амьдралд ч гэсэн ингээл нэг уналт тосолт байна тэ ингээл бурхны шашинд чилдэг нөгөө хүнтэй хит битгий дайсаг нь найзуулж магадгүй хитрхи битээ дотнос дайсан болж магадгүй гэдэгтэй адилхан найз нөхдөдөө ингээл муудал сайдаал 9 шид болж байгаа зүйлсүүд ч байна. Харч чадахгүй би энийг явж байгаа зүйлсүүд ч байна. Харахгүй бол санаад идэг гэсэн хүмүүс тэгээд харахаар нүд нь орсоод идэг болно гэдэг чинь энэ хоёр эсрэг туйлын мөн биз. Түүнтэй яг адилхан Монгол улс тэр их өндөрлөгт байжсэн улс харин ч тэгж ярих юм бол өдий зэргийн бага нь их юм шít. Бүр хамгийн их бидний дөрөтцсөн байгаа байдал энэ шít. Монгол хүн бол хүмүүс бүгдээрээ хэлдэг бид нар өлсөж үзээгүй. Үлгэртэй хүртэл тийм. Долоохон хар ишигтэй. Доглон ганц морьтой. Энтэр гэлтэй ингээл гэхдээ чинь 7-гийн 7 одоо ямаатай муулж ярьж байгаа юм тэр штэ тэгэл тэг хөрөнгөтэй байгаа. Тэг хөрөнгөтэйгээр хөрөнгөтөн байгаа зү тэр чи бата ингээд ганцхан доглон морьтой энтэр гэлтэй. Сайлын ганцхан үнэн энтэр гэл ингээл бүр ингээд ярина гэдэг чинь тэгэл ажилсаг арт юм л байна шүү дээ тий хөрхий одоо тийм
одоо чамд ч 7 шиг байхгүй надад ч 7 ямаа хач байхгүй хоёр сууж байгаа шүү дээ яс юм дээр. Тийм. Тэгэхээр чин бид нар одоо тэгж ярих юм бол бүгдээрээ юмтай байна. Бүгдээрээ тэгж ярих юм бол хүссэн цагтаа дуртай тийшээгээ гараа авчиж чинь. Бид нар зүгээр ингээл нэг муу явж байгаа гэдэг боловч яс юм дээр харьцуулаад үзэхэд чинь юу вэ? Тэр Африкийн амар зовж байгаа арт түмний дэргэд энэ дайм болж байгаа энэ арт түмний дэргэд бид нар ч гачин сайхан амьдарч байгаа юм сайхан арт түмэн шүү. Тэгээ энэ чи эртний сударта заацсан байт юм бэл. За. Бид нар та нарт нөгөө халуун бөгөөд нялуун дай үзүүлэхгүй газар нутгийг үлдээлээ гэж. Халуун дайн гэдэг нь зэвсэгт мөргөлтөөнийг хэлж байна. Нялуун дайн гэдэг нь шашны гүнзгий энийг хэлж байна. Тэгэхээр бид нар би бол урд нь ингээл пам монголист энэ төр гэл хүмүүс ингээл цэчэд дэлдэлэхтэр оо яано гэж боддог гэсэн. Одоо бол ер нь тийм болцсон шүү дээ. Оо яано. Тийм болцсон шүү дээ. За юун дээрээс одоо ингээд түүхэн дээр байгаад л бах. Тэгээд та энэ дээр зохих хариултыг угаасаа өгч чадах бах. Нэг юмд ийм юу штэ одоо hierarchy гэдэг байгаа чинь дис эрэмб гэж нэг зүйл байна те. Тэгэхээр ингээд би гэр бүл рүү авчрах гэж байгаа шүү заа. Тэгэхээр одоо яг уу эмэгтэйчүүдийн эрх гэдэг зүйл их хүн дээр яригдах боллоо. Тэгээд яригдж явсаар байгаад Мартин 8 гэдэг баяр ямар болж хуурсныг та бүхэн надаар хэлүүлдэг мэдж байгаа. Дэлхийд одоо үнэн худлааг нь мэдэхгүй. Гэхдээ олон нийтийн мэдээлэл хэрэгслээр гарч байгаагаар бол архины хэрэглээгээр Монгол эмэгтэй дэлхийд 3 дугаарт ирэмдлэгдсэн байлээ. За гих мэтчлэн яалтчгүй хэсэг манайхан ирчүүд нь гадагшаавд ажиллах зуурн эмэгтэйчүүд нь түүхэн дээр ч гэсэн гарсан байдаг те. Ахуугаа авч үлдээд. Тэгээ ер нь бол эр эмэгтэй хоёр хүний хүчний одоо тэнцвэр алдагдаад эмэгтэй талдаа хүч нь илүү төвлөрсөн байгаа юм шиг тийм зүйл ажиглагдаад байгаа. Гэхдээ энэ бол тодорхой тоо баримтгүйгээр хэлж байгаа цэвэр юм нийгмийн одоо хандлагаас хэлж байгаа зүйл шүү. Тэгэхээр нөгөө гэр бүл төлөвлөлтөн дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүний эрэмб алдагдаад ирсэн байгаа мó гэмээр зүйлс ажиглагдаад байна л та. Тэгэхээр хэрхэн одоо Монгол гэр бүлийг төлөвшүүлэх вэ эсвэл Монгол гэр бүлийг бүтээх вэ гэдэг дээр тэнд байгаа түүхэнд байгаа эрэмб нь ямар байсан. Одоо таны харж байгаа миний саяны хэлж байгаа энэ ажиглагдсан хандлага дээр таны бодол юу вэ? Зүйтэй харсан байна уу эсвэл энэ зүгээр л хий зургийн дүгнэлт үү? Одоо манайхан ч зүгээр нөгөө түрүүний хэллээ нөгөө одоо хөгжлийнхөө буюу одоо удам судрынхаа одоо юу хүч гэдэг юм те энэ цаг үе их дөрөлтөл юм. Гэхдээ утахгүй сэргэж эхэлчихэл таар. Манай эмээ өвөө хоёр болохдоор зэрэг намайг аав ээж хоёр ажилдаа явдаг нэмээ өвөө хоёр хөвчлэн хүмүүжүүлсэн л те. Тэгээд тэгтэр зэрэг манай өвөө эмээ хоёрын хилээд идэг зүйлс нь дараа нь их засаг хуулийг уншаад үзэхдээ тэр хуулийг ярьд идэг гэсэн юм бэл. За. Тэр хуулийн яадаг гэсэн ихтер ус ахуйг хуульчилсан. Ахуйг хуульчилсан. Тэгэл ахуйг хуульчилсан учраас гэр бүлийн харьцааг хооронд нь хуульчлаад өгчөж байгаа. Одоо Монгол гэрийг хөдөлөө гэдээ ингээд харахтаа зүгээр дугуй энэ хөөрхөн гоё одоо бүр их одоо гайгүй хүмүүс фэнкшүүгээр эн чинь ингээд энергийнхээ голынхоо төвийг олоод ингэсэн байна гэх мэтчлэн юм ярьж байгаа. За тэгтэл ч нөгөө Монгол гэрийнхээ хоёр хуваагаад нэг талд нь эрэхтэй нэг талд нь эмэгтэй байна гэд би урд нь бол юу гэж боддог гэсэн ихлээр зэрэг эмэгтэйг нөгөө галын тэнцээ суулгаж байгаа л өөрхий гал мал илгээл дададаа гэл ийм юу гарна гэдэг утгаар нь хардаг байсан байхгүй юу тэр чи одоо нөгөө орсууд чинь монголчууд бол дандаа галын байсан дададаа гэл нэг ийм буруу номлогоо явуулсан байна шүү дээ. За тэгсэн чинь чи дараа надаас нөгөө орсууд яагаад гэсэн ингэж асуугаараа зэ. Би одоо яг санаж байгаа эмэгтэй эрэхтэй гэл ярьчих. Монгол гэрийн хэлбэрийг нь хараад үзлээ гэдэг ингээд бодох юм бол нөгөө арга бэлэгч орж байгаа. Арга бэлэгч өөрөө ямар хөхтөр хавтгаагаар нь зураад үзэх юм бол ингээд хоёр загас өдөөдсөө хараад байж байгаа шүү дээ. Энийг чи бүрэн хийгээд яг юм бөмбөлөг гэдэг. Бөмбөлөг байгаад гэдэг 3D-гээр ингээд бодоод үзэх юм бол наад бөмбөлөг чи ингээд загсал юм бол хөдөлнөд дөө ингээд дээр дороо орол хөдлөөл гэл ингээд янз бүр болно доо. Ингээд хоёр дахь зүйлээ бод. Гурав дахь зүйлээ яаж бодох вэ гэхээр зэрэг хар дотор цагаан байгаа, цагаан дотор хар байгаа гэд бод. Бидний өөрсдийн чинь нөгөө одоо хромосомууд чинь бас тийм шүү дээ, тэ.
Нэг хромосом нь өөрчлөгдөөл эрэхтэй, нэг хромосом нь өөрчлөгдөөл эмэгтэй болоо явчихдаг. Тэгэхээр зэрэг энийг монголчууд бол бүр маш эртнээсээ мэддэг учраас харьцааг нь нэгдүгээрт хуулиар зохицуулаад өгсөн. Хоёрдугаарт энэ хуулиндаа захирагдахгүй хүнийг дандаа цаазлна гэдэг нь одоо шууд толгойг нь авахын тийм юм биш л дээ. Ямар нэгэн байдлаар тэр хүнтэй маш сайнаар одоо хизээч одоо нутаг усных нь одоо бүр за энэ тийм шүү гэж хэлэхтэйгээр өөрөө ч гэсэн эд агуурсныхаа хувьд бүр ингэж нөгөө ганц долон морио ингээд алтхаар энэ төр тийм хуулиар зохицуулаад өгчөж байгаа байхгүй юу? Шийтгэлтэй. Арай эхнэр нь гэсэн бол нөхөр нь тэгнэ хоорондоо тим яриагаар ингэж хуулийн загцсан яриагаар яриаггүй одоо би нэг ингээд тим яриаг ярьж болохгүй гэд ингээд загаад өгчөж байгаа. Жишээлбэл чи манай гэр бүлийнхнийг муулж болохгүй би ганцхан өөрөө л муулж болно. Гэдгийг хүртэл заагаад өгчөж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгтэр тэнд нэгдүгürt яг ингээд гэр бүл болоод орцсны дараа бол маргаан нэгдүгürt баг. Хоёрдугаарт энэ баруун зүүн тал чи юу хэлж байгаа нөхдөд зүүн тал, эхнэрийн тал, баруун тал, нөхрийн тал. Яагаад зүүн тал эхнэрийн тал юм бэ гэхээр зэрэг нөгөө салхиныхаа айсыг боддөг юм байна. Салхиныхаа айсыг бодож байгаад нөө хойноосоо салхитай, баруунаасаа салхитай байх юм бол зүүн талаар нь ингэж очвол тэг нь ингэнэ гэдэг талаа бодож эмгтээчүүд хүүхдүүдийгээ зүүн талдаа дахиад юу бодож ийн хүүхдэр зэрэг хүний хувийн орон зайг бодож байгаа гэсэн. Орж ирчээл одоо чи миний зүг тавихандаа л за би эмээлээ яг энэ хүн тавьчих болох уу? Ийм жижиг юм дээр хүртэл асууна. Болно гэж хэлвэл тавина, дурахгүй байвал тавихгүй л гэсэн үг. Ингээд хүний хувийн орон зайг зохицуулаад өгсөн байсан байна. Хэл яриаг нь зохицуулаад өгчлөө. Хоорондын харьцааг нь зохицуулаад өгчлөө. Тэгтэр чин зэрэг над хоёр хүнд чинь маргалдах юм нэлээд баг болж эхэлж байгааз. Эдгээр чи эхлээд сүү тавьчихсан болгоо шүү дээ. Яг та нар санаж байгаас тээ 9 настай Тэмүүжин Юсүхэ Баатар очоод сүү тавьдаг. Эн чинь өндгөн сүү гэж нэрлэдэг зүйл. Өндгөн сүү гэж явж байгаа сүулдэ яах вэ гэхээр энэ хоёр хүүхдүүд өөрсдөө бие биендээ ухамсарынхаа талаар найзлал яваад байгаа байхгүй нөгөө ярьч. Найзлал ингэж явж байгаад ухамсарынхаа хэмжээнд мөн сэтгэл зүрхнийхээ хэмжээнд хайртай болох уу гэдгийг маш сайн анхаарч харж байгаа гэсэн үг. Ингэж тэдний хурмыг хийж штэ. Дунд нь их зөндөө процесс болдог байсан юм байна. Утгах гэдэг учраас би товчлоод хэлчих. Тэгээд эцэг эхийн сонгоод өгсөн зам бол нэг тийм буруудад авахгүй гэдгийг бүгд мэддэг. Ер нь бол тэгээд эн чинь миний юм шүү дээ. Эн чинь миний нөхөр байхгүй. Өөр хэнийгч биш. Эхнэрийг ч гэсэн тэр хүмүүс тэгжил хайрлаж байгаа. Ялангуяа анхныхаа эхнэрийг тэгж хайрлаж байгаа гэсэн үг. За ингээ хайрлаад гээд байж тал энэ хоёр хүн чинь тэгш хэрэгтэй байхаас өөр арга байхгүй. Яг төгслөр зэрэг за чи адуунд явлаа. За хоёул өнөөдөр нэг гэр бүл гэж бодоод чи би гэж ярьж байгаа шүү. Чи адуунд явлаа. Адуунд яваад гээд ингээд явцсан байж байгаа. За тэгтэл чи би наа нөгөө хүүхдүүдэд хүмүүжүүлээд за чи нэг том хүүгээ дагуулаа явцсан гэж бодъё л та. Би наа нөгөө баг хүүхдүүдэд хүмүүжүүлээд нэтэрээс сайл адуу малуулаа явчлаа. За адуунд явж байгаад уруудаа далуу болчих. Адуунд буцаад түрээд ирчих. Тэгтэр тэр адууг чи хэм маллах юм. Надаас үр хэм маллах юм. Энд чи нөгөө шавар тунсан шарын эзэн хүчтэй гэдэг шиг хэм маллах уу? Тэгэл эхнэр нь тэрийг хийн. Сонголтгүй. Эхнэргүй болчихвол яах юм? Ань чи ингээд илүү дутуу гачин ботхоогүйгээр маш завгүйгээр хөдөлмөрлөдөг байсан. Нүүдэлчэд гэдэг бол нүүдэлчэд ч гэдэг юм байхгүй. Сүүлийн одоо нэг 100 хэдэн жилд одоо энэ техникийн ингэж орж ирснээр л хүмүүсийн амьдрал нь одоо ер нь бол дээшилж байгаа гэж ярьж байгаа боловч яг хүн талаас бол маш доошлоод байгаа зүйл болж хорж байгаа байхгүй одоо байгаль их дэлхийтэйгээ харьцаасаа өсвөлээд хоорондын харьцаанаас өсвөлээд бүх зүйл их доошлж байгаа гэсэн үг. Монголчууд бол энийг хаа очиж хамгийн сайнаар сахиж өдөөөлсөн арт түмэн юм байна гэж би хартыг. Тэгээд за ингээд хуулийн дээр залттай байгаа шүү дээ. Хэрвээ эмэгтэй жижиг хэвтер бивтэй байгаад байж байгаа тохиолдолд бол эр хүн чин тэрэнгүүч шүрмэстэй цаанаас бурхнаас өгцөн өгөгдөл нь ямар ч нөгөө одоо туранхай жижигхэн бивтэй байсан ч гэсэн бодмалаа бол ноцолтоо дэлчдэг юм чинь. Тэгэхээр үхэр сах саачна. Гүгээ саачна. Тэмээ саачна. Ингээ саачна. Энэ инг сах гү сахыг тэгж ярих юм бол ирчүүд нь хийдэг гэсэн юм бэл.
Гих жишээтэй ингээ ажиллаа яг жигдгэн хуваарлаад гэрийн ажлыгаа бол ингээ хийчихдэг. Тэгээд аян дайнд явчлаа гэд ингээ бодохдоор би урд нь бол юу гэж боддог гэсэн гэхээр за мандуул дайнд явцсан юм. Эхнэр хүүхдний яадаг гэсэн юм л дөө өөр хий гэж боддог гэсэн. А гэтэл хамт явж болж байгаа. Хамт явж болно. Яг л олзыг тэртээ тэнгүү тэгш байх юм чинь. А тэгтээ үнэхээр шүрмэстэй, үнэхээр одоо сайн харуулж чаддаг тийм байх юм бол хамт явж байгаа. Үгүй бол одоо цэргийн галтгоо өнтер гिचээтэй явж болж л байгаа юм л да. Ингээ хамт явж байгаа хүмүүсэд хамт явж байгаа тохиолдолд яхаа хөхлөр зэрэг эхнэр нөхөр гэдэж байгаа юм байхгүй адилхан одоо хувь ногдож байгаа гэсэн үг. Эн чин дотор их олон хуйлтай шүү. Энийг зүгээр би залуучуудыг бүр уншаасаа гэж бодоод залуучууд ч гэдэг юм байхгүй. Би бүх монголчуудыг уншаасаа гэж хүсэж байгаа. Өөрийнхөө үеийн гихнийг ч уншаасаа гэж бодож байгаа. Ягдгүйл сүцэн үед ингээд буруу түүх уншаад ингээд тархи агуулгацсан хүмүүс юм чинь бид нар чинь жинхэнэ тархи агуулгацсан гарууд юм чинь. Тэгтээ зэрэг тэдрийг ч уншаасаа гэж бодож байгаа. Ингээд эдийн засгийн эрх мэдэл нь бол эрэгтэй эмэгтэй хоёрыг төв тэмцүү. Дайн байлдаанд нөхөр нь явж байгаад одоо эхнэр нь гэртээ бай гэж бодъё л доо. Тэгсэн тохиолдолд олзыг тэд нар аваад алга болчихгүй шүү дээ. Нөгөө 10 дотор яг тэнцүүхэн 11 хуваагаад тэрийг дээшээгээ 100 руу явуулаад 100 нь тэрийг яг дэгш хуваагаад гिचшээтэй. Эдийн засгийн хувьдаа бол хуваарлтын хамгийн сайн систем байсан ба. Тэгэнгүүт одоо за хин нэгний эр нөхөр нь дайнд үрэгдэжээ. Тэрийг хэн гэрт нь цогцсыг нь бөгөөд эд хөрөнгийг нь хүргэж өгсөнд нь тийм зүйлээр шагнана гэсэн хуультай юм чинь. Тэгтэр хүргэж өгнө. Тэгэд өнчин хүүхдч байдгүй улс байсан биш шүү дээ. Эн чинь хамгийн дээд зэргийн хүмүүнлэг улс байсан гэж ярих юм бол Монгол улсыг хэлнэ би. Одоо миний уншиж байгаа. Би энийг буруу уншаагүй гэж бодож байгаа. Та яг аль ном дээр ямар хэсгээр нь явж байна? За миний өрөөгөр ер нь бол нэлээ их ном байгаа. Тийм тэгээд тэгэхээр аль ном гэж хэлэхдээ одоо Уншаарай гэж хэлсэн би одоо сонсож байгаа хүмүүс би юу унших юм тэгээд төрүүлээд би чам төрүүлээд юг уншуулах гэхээр зэрэг одоо би бол Сүбэдэ Баатарын улаан фэн болсон байгаа. За. Тэгэхээр зэрэг би Сүбэдэ жанчны тухай уншаасаа гэж хамгийн түрүүнд хэлнэ. Яагаад вэ гэхээр зэрэг дэлхийн 30 хэдэн үндэстнийг те эзэлж авсан. Номер 1 энэ дэлхийн одоогийн хэрэнд одоо давтагдаагүй байж байгаа одоо тактик боловсруулдаг ийм том баатар. Дээрэс нь энэ хүн болохдоор зэрэг нэгч танд ялагдаж үзээгүй. Сүн улсыг буюу одоо хятадчин дотор алтан улс, сүн улс гэдээ хоёр улс байсныг одоо монголчууд эхлээ алтан улсыг эзэлж байгаа дараа нь сүн улсыг эзлэх замдаа Чингис хаан авсарсан байна. Тэгээд энийг ингээд нэгтгэж чадсан, хятадыг хятад болгосон улсыг Монгол гэж бодохгүй юу? Оросууд чинь тархаа бутархаа ангидсан олон вант улсууд байсныг нэгтгэж чадсан бас Монгол улс л байхгүй юу? Тэгээд энэ хоёрыг хоёулангийн сарж ирсэн улс чинь Монгол улс л байхгүй юу? Эдрийг ингэж эзлэхэд хамгийн том тактикийг боловсруулж исэн хүмүүсийн нэг бол Сүбэдэ Баатар. Үүнийг Америкийн цэргийн академид заадаг. Сүбэдэ Баатарын тухай заавалчгүй тактикийг нь бүр наривчлан заадаг. Мөн Оросын цэргийн академиуд заадаг, Хятадын цэргийн академиуд заадаг. Энэ дэлхий дээр байж байгаа том цэргийн академиудад манай Сүбэдэ Баатарын тухай заадаг. Манай цэргийн сурвалж заадаг. Хэрвээ Сүбэдэ жанчны тухай унших юм бол Чингис дотор ингээл огшоол хэлнэ ингээл. Би эмхтэй тулдаа харин уншаад тэгт юм энэ төр орилж морилол нэг тиймэрхүү тэл байж байгаа болохоос эргэтэй байсан бол бас л тактик боловсруулах юмсан хэрвээ тийм байсан бол яа би болохгүй гэж гисэн юм бол орж ирэх юм бэлээ шүү. Тэгэхээр хамгийн нэгдүгээр тэрийг олж уншаарай за. Би артлаас номнууд гоё сонирхолтой номнууд заагаад өгөх гэж байна. Би өглөөгөө нэг сайхан кофегоо уугаал тэгээ өнөөдөр болох зүйлийг яг болцсон юм шиг бодгол хамгийн дөрөвний хийх ёстой зүйл. Өглөө босонгуудаа шууд уцаа оролдохгүйгээр хамгийн эхлээд өнөөдөр ямар сайхан өглөө гэдгээ мэдрэхийн тулд хажууд байгаа зүйлсээ яг гоё болж байгаа юм шиг яг гоё сайхан байгаа юм шигээр би төсөөлчдөг байна. As my EMT doctor. I go run more faster Yeah. with that. What do you feel for a difference? Yes, it's feel the hair Example for which patient you would recommend this? snoring. So Yeah. I think I help in this Yeah. kind of problems. Also ich empfehle das nur so grundsätzlich den Patienten, die halt einfach nachts darüber klagen, dass sie keine Luft bekommen,
aber keine Lust haben, sich operieren zu lassen. Okay. Gibt ja ähnliche Devices oder so, aber ich finde das Noson ist gut verarbeitet, es sitzt schön in der Nase. Ja. Und ich mag es, dass es von oben kommt. Ja. Weil es gibt Ja. ja auch die anderen, die von unten kommen. Ja. Ich finde es cool, wenn das von oben kommt. Es sitzt gut drin, fällt nicht raus und so. Mega, ich spüre schon, ja. Wow. Wow. Boah. Was jetzt? Oh mein Gott. Jetzt weiß ich es ja. 12. Ich kann endlich halten, mein Bro. За та түрүүн яриан дундаа надаас асуугаараа гэд хэлжсэн. Гэхдээ за тэр Оросуудын тухай бидэрт түүхийг уруулад биднэрт буруу тайлбарлажсэн тухай байсан баг. Тий. Тэр чинь яг хөөхтөр зэрэг яг одоо түрүү нөгөө зөөлөн аргаар ингээд эднэр буцаад одоо идүүлсэн шүү дээ. Тэрэн шиг л бид нар идүүлчихгүй юу. Оростой бид нар хитрхи ойрхон байснаар яг хөөхтөр бидний зан характерыг мэдтсэн. Аха. Тэгээ бид нар Оросд хүн чинь одоо Сургатан Беки болохдоор зэрэг хамгийн ихний дэлхийн охтуудын сургуулийг лалын шашинтангуудад байгуулж өгчсэн байна. Тэгтэр зэрэг одоо чи өөрийнхөө сургуульд бол асар хайртай өстэй. Чи чинь юу төгслөө? 52. 52 дугаар сургууль. Одоо чи 52 дугаар сургууль гэхтэр гоё өст. Чи Кубад бол өстэй лаб өстэй. Тэглэг байх уу? Тий. Тэгтэр чин зэрэг чи Сургатан Бекигийн сургуульд байгуулагдсан одоо тэр 300 хүмүүжсэн эхнийх нь л 300 шүү дээ. Тэгэл цаашаагаа явж байгаа шүү дээ. Тэр охтууд ямар байх вэ? Яг л ижлэхэн тийм байна. Тий, яг л адилхан юм байна үсттэй. Тэгэхээр чин тэр эмэгтэй тэрийг олж харсан байгаа байхгүй юу? Тэгээд тэнд нь сургуулийг нь байгуулжсэн. Ямар ч том хүнд алдаа байдаг хүн юмч. Ямар ч хүнд одоо ийм Мэдхгүй сул талууд юм байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бидний ингээд өвгдөөц бол хилээч зааж өгдөггүй, өсдөг их ойртуулдаггүй, тодорхой хүмүүсээр дамжуулж харьцдаг энэ төр байдаг нь яаж ийм нөхдөр зэрэг холхон шиг байлгаж байгаад сул талаа мэддэхгүй хичээгээд байна шүү дээ. Гэтэл бид нар нөгөө Оросууд чинь биднэрт дарлуулж ирсэн 250 жил нөгөө дарлуулсан хүмүүсийг чинь нэгдүгээр тоонд нь хоёр хөрс оршиж байгаа юм чинь эдгээр чинь бидний сул талыг нэлээд сайн мэдж байна да. Тэнгүүтээ Оросууд манай аргыг эргүүлээд үрд дээр нь хэрэглэхгүй юу? Оросууд нөгөө оюутан сурагчдыг намчилж сургаад баруун сургасангуудыг нь бол ингээ хийсэн шүү дээ. Одоо чи бас ингэх гээд байгаа шүү дээ. Манай хэд чи манусыг ингэх гээд төхөрөх гээд илэн шүү дээ. Тэрэн шиг одоо Оросууд бол ингээд янзлаад явцсан шүү дээ. Энийг бүх хүн мэдж байгаа. Манай өнгөтэй өөттэй бүх сэхэтэн буюу явдаг өвтөгч, оюуны бөгөөд, одоо соёлын бөгөөд, одоо эргэлхийг юу гэдгийг хүний бүх энэ өвийг тэгч тэр бүх сэхэтнүүдийг нь одоогийн хэлдгээр сэхэтнүүдийг нь юучгүй толгойг нь авайцсан шүү дээ. Тэгээд толгойг ахуулаа хийцэн. Тэгээд артлаас нэг аймхын юмнууд тоцорцсон. Хөрхэн амьтад зоригжуулж өгдөг. Тийм биз дээ. Чи дасгалжуулагчгүй баг яах вэ? Тэ? Дуусаа үсттэй. Чи нэг дасгалжуулагчийг нь нэг лидертэй яг бага авч явдаг нэг лидер байдаг шүү дээ. Тэрнтэй нядалчих. Тэр баг яах вэ? Учир болох бол Түүнтэй адилхан бид нар учир олох хэлсэн байхгүй. Тэгэнгүүт хэсгийг нь сэхэтэн гэж дэшиг авч сургаал нэг өөрсдийнхөө сургаал лалалалалаа гингүүтээ тэднэрт нь болох дор зэрэг танаа улс шиг муухай юм байхгүй. Тэмбүндээ баригдаад үгсэн тэгсэн улаан тарай мараа дата гэл ингээл буруу юмар ингэж ингэсээр байж байгаа л Оросууд ирэл биднийг аварцсан бид нар чин та нар яах байхгүй. Уучлаарай. Тэднэр чин нөгөө 10 жилдээ нэг зодуулдаг хүүхдүүд идэг ш. Тэр зодуулдаг байсан шиг л тийм л хүүхдүүд л байхгүй. Эргээд Монгол улсаас хариугаа авч байгаа л гэсэн. Юртөл энэ. Тэр нь харин биднийг арчих шахлаа ш. Хаа очиж гайгүй тоормсол зогссон дээрээ хаа очиж нөгөө монгол хүний заяа их юм да гэдэг дээрээ зогссон дээрээ бид нар баярлах хэрэгтэй юм бэл. Тэ гэр бүлийн юм дээр гэдэг ингэх юм бол эрэм дараа их зах гэдэг юм гэр бүл доторч биш. Энэ бол бүх хүнд байх хэрэгтэй зүйл шүү дээ. Тийм биз дээ. Би бол эмээ өвөө хоёрынхоо дэргэд ингэж өсөж хүмүүсжүүлсэн хүн учраас би ер нь нөхрөө хамгийн дээд зэрэгээр хүндэлдэг. Энийг бол чи сайн мэдж байгаа. Ер нь ихнэр тийм байх ёстой. Миний нөхөр чадна. Чи энийг хийн. Зоригжуулагч шүү дээ. Найз нь барах болов. Барахгүй яах юм бэ? Өөр чамаас хийн их юм. Монгол улсад бол одоо ганцхан чийл биш. Тэ? Ингээл явалтаа болно шүү дээ. Яага болохгүй гэж энэ чинь хоорондоо л ярьж байгаа асуудал шүү дээ. Бүх талаар үзэл санааг нь дэмжигч. Бүх талаар нь хамтрагч,
бүх талаар нь туслагч арга гэрээг нь батлаатаа найдвартай авч явдаг. Ингээд аргашаага хинт юунт санаа зовхоргүй тийм хүн болгож намайг миний эмээ өвөө хоёр өсгсөн. Би тийм байж чаддаг гэж өөртөө итгэдэг. Бид хоёр ажил амьдралын салбар дээр ч гэсэн хамт байдагта нэг талаасаа хэцүү шít хоёр хүн хамтарч ажиллана гэдэг чинь тийм биз дээ. Өглөө оройгүй би нэгэ хараал тэгэл тийм жижиг сажиг юм бас хувийн орон зай гэдэг юм чинь хүн болгонд л хэрэгтэй учраас тэрийг ингээд нэг талаас хэцүү. Гэтэл бидний үг дээдсэн гэж авсан юм чинь. Энийг уншаад надад юу хэцүү юм гэж бодогдсон. Дээрээс нь ингээд бодоод үзтээ. Тэртээ тэрнгүй эрх тэгш гэдгийг мэдчихэж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр болохдоо би энтэйгээ ингээд чи миний дээр чи миний доор гэдэг ингээд юм янз бүрийн балацалтад дээдэггүй. Монголд бол би бол хамгийн сүүлийн төрийн эрхийг барьж исэн хүн Янжмаагаа гэдгийг уншаад бүр яг шоконд ороод очих шахсан шүү дээ. Яг гэвэл ингээл социализм эхлэл эмэгтэйчүүдийг олондаа гიშгэл хаяавчин суужээ та нар бол хинч биш гадаа гарнахаа. Гэтэл дэлхий монголчуудын тухай юу гэж чинь нөхдөр талын нүүдэлчин эмэгтэйчүүдийн эрхчлөө харж дэлхийг гайхав гэдэг тийм эрхчлөөтэй. Энэ зэрлэг нүүдэлчдийн ингээд урталт нь орсууд үг нэмж байгаа. Гэтэл нүүдэлчдийн л гэсэн үг байхгүй. Энэ нүүдэлчдийн эрэгтэй эмэгтэй гэж ялахын аргагүй адилхан хувцлах юм гэж байгаа. Нөгөө дээлтэйгээ нөгөө юмтайгаа гэдэг. Дээл энтрийг нь бидрийг биш тэ Монгол дээлийн хүмүүсийг гэж дэлхий алалцдаг байсан бэ. Дээл зөвхөн шагналд болддог. Тэрийг нэг тийм ийм болгон амтан өмсөдөх тийм одоо шанс олдохгүй. Угаасаа олдцоовор. Тийм, олдцсон ховор дээрэс нь материалын чанар зөндөө юм ярина. Энийг тустай юм болгоё тхөө. Хоёулаа эрэгтэй эмэгтэй хоёр дээр л эргээд очиж. Тэгэхээр тэнгэр гэж байна. Тэнгэрийгээ монголчууд эрэгтэйгээд газрыгаа эмэгтэйгээд. Уулыгаа эрэгтэйгээд усыгаа эмэгтэйгээд. Өдөр шөн ингээл хоёроо яваад аац тэгэл нөгөө арга бэлэг энтер гэл ингээл явдагтайгаа яг адилханаар хуурийнхаа утсыг хүртэл хоёрхан хуур өнгөрлөөж шít. 9 цагаан туг 9 хөлт цагаан туг 4 хөлт хар туг гэж хар цагаан хоёр өнгөрөөл бас хийж байгаа. Яг үнтэй адилхан эрэгтэй эмэгтэй хүн гэдэг чинь яг л энэ ертөнцийг бүрдүүлж байгаа яг л нэг юмны одоо ч ингээл нийлцсэн энэ бөмбөрцөг алингүйгээр нь оршин тогтнож болохгүй зүйл байхгүй. Гэр бүлж гэсэн тийм л зүйл. Тэгтэр зэрэг хүүсийн ялгаагүйсэн артан болж таарж байгааз. Тийм учраас бидэнд нөгөө удам сударт нь үлдсэн нөгөө монгол эмэгтэйчүүд чинь чи тэгээ мэг гэсэн юм байдаг гэж магтдаггүй заяо. Тэр Мартин 8 сайн бол хойно орж ирсэн зүйл тэр чи түрүүн архины хэрэглээг асуулаа. Архины хэрэглээнд дээр би чамд нэг зүйлийг хэлээд өгч. Монголчууд саяхнаас л градус өндөртэй мууж байгаа шүү. Эн чинь уугаад удаагүй байгаа. Энэ бас л мөн ялгаагүй Оросуудаас орж ирсэн зүйл. Энэ бол одоо 40 хэдэн оноос хойш Оросууд ч гэсэн тийм архичин байгаагүй шүү. Эн чинь технологиор 40 хэдэн градусын архи нэрдэг тийм технологи байгаагүй юм чинь. Тэнгүүд нөгөө Оросууд чинь жаахан хүүхдүүд зэрэгт явж байгаа юм чи яах нөгөө хэд чинь архи уулгаал эх орныхоо төлөөгөл гранат орилал давшуулчдаар чинь тэгсэр байгаа л надвал чи ингээл уй удмаараа архин живчлээ шүү. Энийг нөгөө нэг хойно сурж байгаа оюутан тэгэл эн чинь ирсэн социалын мэрэгчлэлтнүүд энэ төр чинь ой гэж гал архинд одоо ингээл гисэн. Одоо үндсэндээ засаж болохоор зүйл байхгүй юу? Эн чинь нэг тийм амар олон жил өнгөрцөн биш бидний цус ингээд архи нэхэд идэг зүйл биш хатуу архийг. Харин эртээр үеэсээ эхлээд яаж явж исэн бэ нөхдөр зэрэг цагаан дарс улаан дарс гэж ярьдаг байгаа шүү. Бүр вино удаг гэсэн билээ шүү манайхан чинь. Энийг Чингис хааны 4 охин 4 талд нь эхлээд Чингис хаан чинь 4 охиноо 4 тал руу гаргаж нөгөө бихий болгож өгч байгаа л доо эдийн засгийн зорилгоор гэсэн үг шүү дээ. Нэг нь л бихий болоог ингэж 4 талдаа яг хамгаалагчийг тавьж жаад эдгээр нь перст байгаа охин нь ишигэ хятадд байгаа дүүлүгэ улаан дарсыг өгч болж. Дахиж уншиж улаан дарсаа торгоны замаа ингээд уншаад тэгэхээр хамгийн сайн чанар дарсыг удаг гэсэн байна. Тэгэхээр дарс цагаан дарс гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ? Тэд нар бичээд байгаа юм бэ гэдэгтэр тэр нь бол айргийг хэлж байгаа. Тэгэхээр айрыг вино хоёрын хэрэглээ бол монголчуудын дунд байсан. Айргийг нь хариуцуулдаг ийм тусгай одоо хамгийн ийм одоо итгэлтэй хүмүүс нь айргийг нь хийдэг энэ нь бол байсан. Тэгээд
айргига нэрээ тийм юм архийг нэрээ торц морц гэдэг энэ төр юм байсан. Энэ хамгийн сүүлд нь үлдсэн хорц гэдэг нэг жижигхэн тэр хар ямиг бол ихэс дээдсэн. Тэгтээ маш баар нэг жүнзээр ч юм уу те одоо нэг юм нүчиг аягаар гэж энэ төр ярьж байна л да. Тэр нь тэрүүгээрээ байж. Тэгэхээр зэрэг хэрэглээ бол байсан, хэрэглээ бол ямагт байна. Үүнийг ухамсартайгаар зохицуулж чадахгүй юу гэдэг л эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүмүүс өөрсдийнх нь хариуцлага болж байгаа. Би ганцхан эмэгтэй хүн тех хэрэгтэй, эмэгтэй хүн тех хэрэгтэй гэхээр би чи 2 хүүтэй хүн шүү дээ. Би бас би ч 3 эрэгтэй дүүтэй тий. Би бүр гайхаад байгаа байхгүй. Үгүй яагаад хараа тэр чи яг л хоёулаа адилхан л хөдөлмөрлөл гэр орондоо орж ирээд хоёулаа адилхан ингээд ажиллаа ингээд үгүй эрэгтэй ихтэй гэртээ орж ирэл ялхаагаал хөвтөл телевиз бариад удирдлага бариад твтэх ёсгүй шүү дээ эн чинь тийм үсттэй. Зүгээр ингээд он бит хоёр бол гэртээ орж ирэл яг адилхан ингээд хоолоо хийчихдэг. Хүмүүс бүр мэл гайхтай. Тэгэхээр он бол надад 7 хоногийн хоолын махыг бэлдэж өгтий. Ингээд ирчээд галгаруутанд нэг хуулаад авахд бэлнэр гээд ингээ хөлдөөдөг. Тэгээд би гурил зурх дургу. Миний зурсан гурил нэг тийм олигтой болтгоо. Он бол маш сайн гурил зурдаг учраас цовингийн гурил энтрийг бэлдээд гэд ингээ өчтэй. Бид хоёр хамт зогсож жоод буцхушураа ингээд хөлдөөчтэй. Гих жишээтэйгээр ингээд гэрээхээ ажлыг бол хийчдэг. Хамттаад энэ чинь ажил дээр л байсан гэсэн сан цахилгаан техник энэ төр гэсэн миний тарих хөрөхгүй юмнуудыг онон шийдчихнэ. Гэх жишээтэйгээр ингээд ажил үүргийн хуваараа хэрүүлгүйгээр хуваагаад орцсон. Нэг ингээд ярилцаад дэйдэгчгүйгээр ингээд одоо бүрч ярилцахгүйгээр тэр ингээд автоматар хийгээс орчиж байгаа байхгүй. Түүнээс би өөрөө төсөөлөө бодоод үздэг байхгүй юу. Хөөх химийн юм нөхөртэй ингээд өдөр шөнөгүй ажиллаад ингээд видео хийгээл дайцсан дээр тэр хүүтэн хөхрөөлтэй ингээл байж хат нь би гэрт нь өчи мөнгө аваад дээрээч. Хүш мандуулын авгаа тийм юм өмсцэн байна хөөе. Би брэнд өмснөр байна гэл ингээл нэхэл энтергээл эсвэл би тийм юмд амьдрмаар байна инглээ тэглээ гэдэг үл яана миний мөн нөхөр чаавас тэгвэл наадах чи манай охин хэлж байгаа шүү дээ. Манай аав бол хөрхи таныг юм нэхэх юм бол өрөөсөн бөөрөө зарж байгаа ч хамаагүй авчраал өчнө гэж. Гэтэл би тийм хүнийг би тийм муухай болгож яах юм? Би чадах юмаа хийх л ёстой шүү дээ. Одоо ингээд эмэгтэйчүүд ийм сул дорой дата гэж ингэж ярьсаар байгаад илүү сул дорой болгоод байгаа юм шүү. Оюуных нь хувьд шүү. Гэтэл Монголын эмэгтэйчүүд чиг баатарлаг сайхан эмэгтэйчүүд ер нь энэ дэлхийд даяарч ховор шүү дээ. Сэтгэлийн маш том хаттай. Маш ухаантай. Яг жинхэнэ ингээд хүмүүжлээд тавьчих юм бол Монгол эмэгтэй шиг гэр бүлийнхээ тулөө зүрхээ ухаад үгвэл ухаад өгн нүдээ ухаад үгвэл ухаад өгөх тийм эмэгтэйчүүд ховор шүү дээ. Тэр гендрийн асуудал гэдэг нэг балай асуудлыг мөн үе хоорондын хаглаа шиг ингэж албаар гаргаж ир тавьчаад тэгэл ингээл бас л дахиад нэг өөр соёлын нэг юм өөр юм бид нартай харгалдаад байгаа гэж би бол энийг бүр маш сайн хардаг. Ингэж үздэг. Тэгээд дээр нэг юм дээр очиж буруу юм ярьсан шүү дээ би. Нөгөө юун дээр Bloomberg телевизийн зохион байгуулсан. Нөгөө Forbes-ийн сэтгүүлийн зохион байгуулсан. 3 сарын 8-ны нөгөө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах одоо тийм юм дээр нь очиод би чинь бидний эрхийг хамгаалаад байх шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол тэр чинь тэр тэрэнгүү тэгж явах юм бол үгүй Монгол эмэгтэй хүмүүс шүү дээ. Тэгж ирвэл маш их хэрэгтэй шүү. Ер нь их нэртэйгээ зөвлөдөхгүйгээр юм хийдэг ийм уламжлал Монголд байдаггүй байхгүй. Ер нь байдаггүй. Яг гэвэл одоо аав ээжээр бодох юм бол тийм л дээ. Энэ бол түүхэн дээр юу гэж чижтэй нэгтэр Чингис хааны одоо дайнд авчих тэ дайн тулаанд авчих хамгийн дуртай 2 хатан болохоор зэрэг бүртөө үж 9 хатан 2 нэс тэ. Яг гэвэл энэ 2 тактикийг маш сайн гаргадаг учраас энэ 2-той хамт явдаг гэсэн байна. Тэгээд монголчуудын талаар одоо энэ нөгөө юу Чингисийн музейн чулуун профессор бол их энэ тухай их гоё хэлсэн. Би яг тэр үгээр нь тогтоогоод авцсан. Тэгээд манарын өгсөн номыг уншиж байхдаа би яг тэр үгээр нь яг тэгж нүдэнд үзэгдэл бичнэ гэж байхтай гэдгийг. Урд нь бол Монгол улсын одоо ингээд одоо хаадууд ингээд өөрсдийгөө зурулж штэ тий. Зуруулаад гэдэг ингэхтэй одоо та нар ингээд санаад үзтээ. Европын ингээд хаадуудын өргөөнд гэлдэгтэр чинь ингээд хаан ингээд хатна нь ингээл
Тэгэл гэр бүлтэйгээ гэлдэх юм бол бүгд юм чухал царайтай байдаг да. Тий. Энэ Европт Персд буюу одоо энэ Арабын орнуудаар ерөөсө хүн зурна гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн угалзруулж цэцэг хуваар зурдаг байсан үед нь ил хаант ус байгуулагдаж тэнд нь нөгөө Монголын одоо зураг одоо орж ирж байна л та. Зурласан нөгөө хаадуудын зургийг орж ирж байгаа тэд нар ингээд хараад бүр ингээд шокнд ороо хөдөлж чадгаа байв гэж. Яагаад өгсөн чинь хаан хатан хоёрын суудал хамтдаа. Хоёр хүний диван шиг гэсэн үг одоо. Тэгээд зурсан одоо зургийнхын тухай хэлж штэ. Тэрэн дээр хаан хатныхаа гарыг инхрийлэн барьсан байдлаар зурсан байхыг харж тэд баг ухаалтж байна. Хүн зурж болох юм уу? Алмаарсан уу? Тэ. Хүн зурж болохдоо бүр эмхтэй хүн зурж болд юм уу? Эмхтэй хүн зургатаа бүр ингээд бүр хаан хатнаа дэрэгдээ суулгаад тэг гарын инхрийлж барьсан байх гэдэг чи юу гэтэл ийм соёлын шоконд оролцсон байгаа шүү. Энийг чулуун профессор надад ярьж өгөхгүй юу? Анх миний хоо гэж анх сонссон зүйл. Нарийн их гой ярьд юм аа. Нарийн ингээ гой ярьж байгаа юмыг сонссон бол их гой. Түүх мэддэг юм түүхч эрдэмтэд ер нь эрдэмтэн хүмүүс чи ингээд начиг дал гэж ингэж ярихгүйгээр намуухан ингээд дөлгөөх ингээд одоо хоолой интонац нь өөрчлөгдөхгүй яриад идэг штэ. Сэтгэл хөдлөлгүйгээр. Тэ одоо юу хөвтэй одоо яадгүй л тэд нар чи нөгөө маш их ярьцсан, маш их уншицсан байгаа учраас тэрийг давтаж ярьж байгаа учраас тиймэрхүү байдаг гэж магадгүй. Тэгэхээр зэрэг эмэгтэй хүний эрэгтэй хүний эрхэл яг ингээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрчүүдтэй хайрлах хэрэгтэй. Адилхан бие биенийг ойлгох хэрэгтэй. Саяхан манай нэг хуурай дүүгийн 2 хүүтэй айл л та. Тэгээд хүүн дандаа л сургууль дээр зодуулчаад ирээд идэг том хүүн. Тэгээ аавч хоёр наргаа ороод энэ ямар хүүхдээ ирэхэд байгаа очиж уулзъя гэсэн юм байна. Тэгсэн чинь ангийнх нь охтууд исэн байна. Хэдэн охин. За. Тэг эртээ ирэл асуудал үүснэ эцтэй. Чич одоо охтуудад дээрлүүлээд тахтай яад гэсэн чинь хүүн өндөр намаараа чам шиг тийм өндөр хөрхөн хүү байдаг. Уйлж ийн гэж. Ээж юу н эрэхтэн үнд ирэх гэж үйд юм уу? Тийм болгож болохгүй шүү дээ бид нар хүүхдүүдэд тийм биз эмэгтэй хүний ирэх эмэгтэй хүний ирэх гэсээр бод охтууд нь хурж ирлээ. Энийг инхтэр хүмүүжил сайтай эрэхтэй хүүхдүүд чи яхаа хүүхдэр зэрэг тэр эргүүлээ няслахч. Яахчгүй эсэр бод бүр зодуулаад нөгөө хэдэнд аваад зодоод идэг болчихж байна гэж байгаа байхгүй. Гэр бүлийн хооронд ч одоо харахад тийм зүйл биш. Яаж сүл тиймэр нь болсон нөхрийгөө одоо дайнаар ярих юм бол туг дарцсан шүү дээ эрэхтэн үн тэ тэрийгээ зодож нүдээд тий янз бүрийн үгээр дуудаад энэ төр гिचээ тэр эмхтэй өөрөө сайхан амьдрах гэдэг. Тэгээд тэр эмхтэй би ингэж муулаагүй шүү. Би зүгээр юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг ганц хоёрхан жишээг ярьж байгаа гэсэн үг. Миний мэдэх. Одоо за чи сайхан явж байна. Чамаг ингээ харахтаар ингээ гэр бүлээ аваад ингээ сайхан явж байна. Эхнэр чинь чамаг сайхан байлгахын төлөө өөрөөсөө гаргаж чадах бүх хүч чадлаас гадна түүнээс илүү хүч чадал тавьж л чамайг сайхан явуулж байгаа гэсэн үг шүү дээ. Чи сэтгэл готролд орчихгүй хүн шиг явъя гэж байгаа бол эрэгтэй хүн ч гэсэн мөн адилхан удасан тэгэл шаардлагатай. Энэ гэр бүл тэгээд жижиг шажиг юм сатаарахгүй байх хэрэгтэй гэж боддیں۔ Би одоо тэр жижиг шажиг юм юу гэж ярьж байгаа нөхдөр зэрэг өөр эмхтэй, өөр эрэгтэй, мөнгө хөрөнгөний жижиг шажиг асуудал зэрэгт. Яг үгтэр хүн чинь өөрийнхөө амьдралыг болгож чадаагүй байжж өөр юм лөө хуржиж өмүүлэх гэдэгэл тэрийг ойлгодог байх чадвартай хэрэгтэй. Ямар ч гоё юм байсан бай. Мөн хөрөнгө мөнгө гэдэг чинь олддог зүйл шүү дээ. Хоёр усгалтай зам шиг. Орж ирж идэг, гарч идэг, орж идэг, гарч идэг. Мөнхийн хөрөнгөтэй байна гэж юу ч ийсэн мөнгөтэй байна гэж те. Тэгтэр зэрэг энийг их сайхан ойлгоод хоёр хүн хоорондоо сайхан ярилцаад тэгээд бүх талаараа ингэж хамтрагч байж чадах юм бол гайгүй амтарчин болов уу гэж би бодоод байдсан шүү дээ. За тэгэхээр би ихэнх хэсэгт ярьсан зүйлсээ холбоод тэгээд үргэлжлүүлээд таны нөгөө ярьсан зүйлтэй угаасаа бүх зүйл уялдаа холбоотой байгаа. Энд нэг үзэгчдээс ирсэн асуултууд байгаа. Тэгээд танаас асуугаасаа гэж хүссэн хүмүүсийн зарим нэг асуултыг би танаас асууя. За тэгсэн чинь нөгөө хүмүүс маань та бол үзэл баримтлал ер нь юмсыг хараад дүгнэлтээ хэлээд байна. Гэтэл энд нэг хүн таныг өөрийн чинь сонирхож байна л да.
Тэгээд биднэрт яг та мэдж байгаа бох түүх уншихгүй байгаа хүмүүс дээрэс нь орчин үед явж байгаа амьдралын хэм маяг дээр анзаарэгдаад байгаа нэг зүйл бол биднэрт дагаад дуурайчих тийм лидерүүд их ховор болсон үе байна гэж дүгнэхэр байгаа. Тэгээ өнгөрсөн 30 жил гэж яриад эхэллээ шүү дээ, тий. Тэгээ өнгөрсөн 30 жилд худал хуурмаг нь их байгаа учраас ах эгч нарыг харж дуурайгаад үлгэр жишээ аваад эднэр шиг болох юмсан гэсэн дүр их хомс байгаа учраас нийгэм төр чигээр бас харанхуй байгаа болов гэсэн нэг тийм таамаг баг. Тэгэхээр энэ хүний асууж байгаа асуултыг би ингэж харсан учраас би танаас асуух гэж байгаа. Хүмүүс чинь би нэгэ харж л одоо monkey effect гэж даран дуурайж л хүн болоод байгаа шүү дээ. Нансаа ихч ер нь өөрөө юу одоо ямар мөрөгдөлтөй, юунд тэмүүлдэг, юунд тайвширдаг, юунаас аз жаргалыг мэдэрдэг, яавал сэтгэл нь амар тайван байдаг гэх мэт сэтгэл зүйн орон зайг нь мэдхийг хүссэн байна гэж. За тэгэхэд хамгийн төгсгөлт нь шүү дээ мөн чанар гэдэг зүйлийг асууж шүү. Би бол ерөөсөө улс төрч биш. Тийм учраас одоо миний ярьж байгаа зүйл бол дүгнэлт биш. Энэ бол миний өнөөдрийн ярьж байгаа зүйл өдөр тутамдаа хүмүүстэй ярьж байгаа зүйл бүх зүйл яг өглөр зэрэг энэ миний итгэл үнэмшил бөгөөд энэ миний амьдралын хэв маяг. Одоо ингээл анхааралтай үзээ сууж байгаа хүн байх юм бол ойлгох л та би бол сүүлийн үед түүхээс илүү их одоо тайвшрал авдаг болсон. Надад одоо энэ болохгүй байгаа бүх зүйлсийн утга учирыг тайлж өгч байгаа гэсэн үг. Түнсэж би чинь уурлахгүй яав дээ. Бүр нэлээд уурлаа шүү дээ чинь. Босож үсэж нөө бөмбөг шиг ингэж тэнгэр таазны илүүлтэл ингэж үсэртэл уурах зүйл байна шүү дээ. Хүн хүүхдэд цэцэрлэг зүгээр ингэж оруулчаад эв ирүүл хүүхэд оруулчаад эхний 1-2 хоногт нь эв ирүүл хүүхэд маань гүйжсэн аа. Сүүлийн 3 хоногт нь аимшигтай муухай ханиаттай байгаа л те. Тэгэл цэцэрлэгтэй явахгүй байжгаал ингээл энэ чинь эмээр бөмбөгдөл эмээр хурдан эдгэхийн тулд эмээр бөмбөгдөг энэ үе чинь манай хоёр баг дээр ялангуяа баг дээр тохиолдсон. Уурлахгүй яах юм бэ хөө? Нийгэмд бухимдахгүй яах юм бэ? Өнөөдөр ч бухимдалтай л байна шүү дээ. Бухимдгаа ярих юм бол энэ их утаа. Шийдэж болохгүй асуудал биш гэж бүгдээрээ хэлдэг. Гэсэн мөртлөө шийддэггүй. Шийднэлгээ гараад ирдэг, шийддэггүй. Яагаад шийдэхгүй байгаа гэж. Шийдэх нь эднэрт биш үү те. Эдийн засгийн хувьд ашиггүй байхгүй. Түнс эдэр чадал байгаа шүү. Би ямар ч монгол хүнийг чадaltaй гэдэгт бол итгэдэг. Ямар ч монгол хүн чадaltaй шүү. Монгол хүн болж төрөхөд тэнгэрт 10 жил бэлтгэж энэ хөрсөн дээр бууж ийн гэж. Тэгтээр нь би бүр гайхаад бүр өөрөө өөртөө хэрэлдэ. Хэрвээсээ тах юм байхгүй гэдэг шиг юм болж байгаа шүү. Тэгээ яагаад тэгсэн бол тэгэл одоо зарим ингээл ингээд уншаа явж байгаа. Тэгэл гүнзгэр иддэм билээ энэ. Тэгэл ингээд гүнзгэрийг гэдгээр уншсан ч уусдаг гэж. Хийх юм нь багтаж байгаа байхгүй. Эд материалыг хэтэрхий их шүтэж байгаа байхгүй. Өгөөдөө хаан эцэгтэйгээ муудалцдаг гол шалтгаан нь мөнгийг гүйлгэнд оруулснаас болж үзэл сурт одоо бүр үнэхээр одоо дургуцж эхлээд дараа нь биш солиорч биш би нөгөө өгөөдөө хаантай дүүн толуй гүйлгэ одоо өгөөдөө хаан гүйлгэнд мөнгө оруулснаас болж ингэж асар том маргаан явж эхэлсэн бил. Толуугийн хооронд. Ах トゥ хоёрын хооронд те. Тэгээд тэнгүүтээ тэр нь одоо хэлсэн үгнүүд нь зүйл байхгүй да. Мөнгөөр юу ч худалдаж авч болдог гэдэг энэ сэтгэхүг одоо энэ суурин орны илжирхий энэ зүйлсийг монгол хүний сэтгэл суулгаж яах гэж байгаа. Бид нар чинь шал өөр үзэл бодолтой. Бид нар чинь тэнгэрлэг хүмүүс шүү дээ гэж. Бид нар чинь тэнгэрэл шүтдэг, тэнгэрэл дагдаг. Бид чинь үзэл санаагаар амьдардаг хүмүүс чи юунд ийм юм оруулж ирв гэдэг энэ асуудал болж байгаа. Эн чинь ингээл давтагдаж явж байгаа л одоо бид нар дээр харагдаж байгаа юм шүү дээ тийм биз дээ. Тэгтэр чи би уурлахаар барахгүй уурлаад бухимдаад ямар сандаа учир нь юу юм бэ гэдгийг уншиж эхэлж байгаа нь тэр гэсэн үг байхгүй. Ягдгүйл хүмүүсээс яваал асуугаал эсвэл ингэдтэй ингээл одоо өөр юм уншаал гэл ингээл уран зохиол уншаал янз бүрээр кино үзэл ингээл тайвших арга эн чинь зүгээр л нөгөө арх угаад нэг өдөр тасраад сэргээд босоод ирнэ гэдэг тэргүүт асуудал шийдэхгүй шүү дээ. Улмалд ортно. Түүнтэй яг адилхан зүйл шүү дээ. Гаргалгааг нь олох хэрэгтэй гэж бодоод түүхлөө ингээд яваад орсон чинь би
тайвширч эхэлсэн. Өөрсөддөө ч буруу байгаа юм байна гэдгийг бүр асар сайн ойлгож авч байгаа юм. Яг тэгэхээр зэрэг эдрийн хинэн сонгогдохгүй юугаа идэж уугаад ингэнүү тэгнүү тэрүүгээр л болж идэм бааз. Эднэрт бидний ойлгуулах зүйл гэдэг нь яг хөөхтөр зэрэг талбай дээр гарч асаасаа илүү соён гэгэрүүлэх хэрэгтэй байхгүй да. Хамгийн нэгдүгээр өөрийн чинь хүүхэд яг энэ утаагаар амьсгалж байгаа. Тэгээд эн чинь нөгөө үүлийн үрэн таарад айгуулвал бүр уушгины өвчтөй хүнтэй суучвал чи яах вэ? Асгүл чиний хүүхдээс чинь өвчтөй хүүхд гараад ирвэл яах вэ? Гэх жишээтэйгээр эдгээр өөрсдөө бодох ёстой зүйл байхгүй да. Төрийн тэргүүн одоо төрд байгаа томчууд төрийн сайд нар энэ төр гэж байж байгаа тохиолдолд биш үү? Өөрсдөөсөө ичих хэрэгтэй зүйл байхгүй да. Яг үгсэн чинь энэ дэлхийн нийтээрээ модон жорлон энэ тэрийг Африк, Монгол хоёрт хэрэглээд байна. Тэ? Тэгсэн чинь өөрсдөө энэ дэлхийн хамгийн үнэтэй машиныг унаал. Яасан ямар юм тийм Монголоор тавхгүй тийм машин байхгүйгээр төгжрэлтэй орцгосоол. Муухай садамаас оостэй те хүмүүсийг муухай садистэлж ингэж кайфраал те ташаал аваал тэгээ өөртөө болоход тэр дундаа ингэж байж кайф аваал. Номер 1 2 3 л зөвхөн хамаг юмэг зогсоож улаашгамаар явж байгаа. Бусд нь адилхан төгжрэл явж байгаа шүү дээ. Тэгтээ ч ботгол хэвээр байхгүй. Чаддаг гэвэл эднэр чадна. Эднэрт сэтгэл байхгүй. Сайнаар түүхэнд үлдэх хүсэл байхгүй шүү дээ эднэрт. Ямар тэнэг би энийг гахаад байгаа байхгүй. Хэрвээ бидний өвгдөдс үнэхээр муухай одоо тэр орсуудын хэлдэг шиг буруу суртал ухуулах шигтэй юм өстой цусан далай живүүлээл ингээд үйжсэн бол доорхноо тэр хүмүүс чинь бослог гаргаал ямар юм нэг чи 250 жил 300 жил дэлхийг захирах аваа шидэ хайчтiin баа үсттэй. Тэгэхэд чинь бүр сүлт штэ эн чинь хөрөнгөцсөн хүүхдүүдээс нь болсон асуудал болж ирсэн штэ явж тийм биз. Эв нэгдлийн асуудал болж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай тоошууд бол тэрийг би бодох ёстой гэж боддгийг. Бид нар өөрсдөө соён гэгэрүүлж чадахгүй байна гэдэг тэр ингэдгийг. Миний дотор бухимдал бол энэ явагдав байдаг. За. Та амар амгалангаа олжсан байна. Амар амгалан нь бол ном шиг байдаг. Дахиад нөгөөх нь яадаг вүлээ? Мөн чанар гэдгийг асуугаад байна шүү дээ. Одоо би чиний мөн чанарыг бол тэртээ тэрнгүү мэднэ. Чи одоо ингээл ямар нэг юм ингээл сурталчлаа тэгээд ингээд байж захтаа за хөөх юм миний мөдөө чаас та одоо ингээд энийг бол мөнгөний төлөө тэгж бол хийж чадна. Энийг бол чадахгүй. Энийг бол яг үнэхээр нүдэн гялцаад ингээд дуртай сайхан тэгж जैन. Тэрийг бол ингэн энийг бол хүн чанарын зулгаад хийлгэж чадахгүй гэж. Хүн хэнийг ч хуурч чадчих. Гэтэл би чамаа тэгээ бодоод идэл чи намайг өстой цөм хурахыг ч үгүйсэхийн арга байхгүй. Гэтэл чи гав ганцаараа ингээд шүн орондоо ороод өөрөө өөртөө гэж хахад нөгөө дотор хүн энэ мандуул хоёр өдөр хийсэн юм а бодоод эсвэл ажил бодоод ингэж яхтай чи хэзэж өөрийгөө хуурч чадахгүй л байхгүй юу? Яаж ч гэсэн ч хуурч чадахгүй л байхгүй юу? Чи өөртөө окей надаа мөнгө хэрэгтэйсэн шүү дээ. Би тэгсэн чи ингэсэн шүү дээ. Би тэгсэн. Явахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг мөн чанар гэдэг бол яг зөвхөн өөрийн яг энэ голд нь оршно гэж би боддоо шүү дээ. Яг тэгэл хүмүүс бодохдоо олонгой үг бичээл босон болоогүй гадаад үг тогтоогоол асгэлүүл тэгэл нэг юм эсрэг тэмцэгч болоол дада гэж явж байгаа л их л олон хүний тархийг мунхруулад байна л гэж бодоод тах шиг байна. Худлаа да тэгэл нэг худлаа юм чинь худлаагаараа ингэж явж эргүүлэг үүсгээл тэл тэрнлэг өрөөлж ивэл түүх шүү дээ. Өөр яах. Хэрвээ том хүн бай гэж бодох юм бол би тэгж боддөө шүү дээ. Том хүн шиг байгаад бүр том юм яриад шүү би том зүрхтэй. Тийм том хүн байгаад хүнд зүгээр өөрөөсөө гарч чадах тэр мөн чанараа өгч чаддаг байх хэрэгтэй гэж би бодоод байдсан шүү дээ. Та юу мөрөддөө? Эхлээд би ч их том юм мөрөддөг байсан. Театртай болж ингэ тгий театр бол юм байх хэрэгтэй байна даа гэл маш их юм мөрөдсөн. Зураг хөргөн дээрээ хүртэл ажиллаж үтсэн. За дараа нь юу болж хувирсан? Онон бит хоёр кино хий гэж мөрөдөж үтсэн. За гэж явж гаад гэд ихтэрээ одоогийн яг ингээд маш олон мөрөдөлтэй. Ер нь бол одоо ингээд биелэхэд ойрхон мөрөдлүүд байна л да. Тэр төрөнд дурдсан нэвтрүүлэг байгаа.
Тэр нэвтрүүлэг эхлээд гээд ингээ явчих юм бол сургууль хүмүүжүүлэх бөгөөд соён гэгэрүүлэх их том үүрэгтэй нэвтрүүлэг болох байх гэж бодож их тийм болж игэл одоо өдөр шөнөгөө түүний тухай бодохыг одоо өртөд даалгавруулах гэсэн. Тэртээ тэрнгөө ингээд амьдралын багсаг зүйлсээр сатаарсан ч байсан гэсэн. Хүн чин сэтгэлийн ламтын юм чин те. Тэгэл тэрүүгээр өөрийгөө ингээл мартуулчих хүсэж байгаа. Дахиад нэг бас мөрөөдөл бас сургууль мөжлөхтэй холбоотой. Яад би сургууль мөжлөхтэй холбоотой юм яриад байна хөхтөр зэрэг ямар ч юмд настай. Тэртээ тэрнгөө цехник жилэгдэл хорогдлын настай. Амьд амтны нас бол бүр маш ойлгомжтой настай. Тэгэхээр зэрэг энэ насанда юу үлдээвэл хамгийн гайгуугаар ингэж би сэтгэл ханамжтай явж чадах вэ гэдгийг бодож эхэлсэн гэсэн үг үү? Тийм. Та кино хийх гэдэг нь шүү дээ, тий? Яагаад кино хийх гэдэг байгаа лээ? Кино хий гэж бодож исэн. Тийм бодож исэн. Эхлээд тэр чинь бас л түүхтэй холбоотой кино. Тэгэл ингээл түүхтэй кино холбоотой кино хийгээл ингэнгүүтээ он бит хоёр ярилцж байгаа л хит хитэн верс байсан. Баримтат кино, future film, уран сайхны кино гэд явж юм сериалда Netflix дээр тавигдах, Amazon юу гэдэг юм босод бүх ингэж одоо платформуд дээр тавигдах яг Монголын түүхийн тухай сериал байвал болох юм байна гэж мөрөөдсөн. Тийм мөрөөдсөн. Ер нь бол мөрөөддгийн. Мөрөөдөл хэвээр байгаа юм байна. Хэврэл байгаа. Тийм. Яг хуу жижиг орлогууд хийгдэн штэ. Орлого гэдэг чинь за ингээл нэг үсэг тавихаас эхэлнэ. Тэ? Хүмүүстэй контакт гэж тавихаас эхэлнэ. Хүчлээгүй. Энийг чинь хийхэд туйлын хүнд зүйл юм байлаа. Кино гэдэг утгаараа биш шүү. Барьж авсан сэдвэн гэдэг утгаараа. Яг гэвэл уншиж байгаа номнуудын нэг юм жижигхэн юм одоо абзац нь л гэхэд те одоо нэг юм эсхэн абзац нь л гэхэд өөрөө дотроо бүхэл бүтэн хүний амьдралын түүхтэй бүхэл бүтэн үндэстнийг эргүүлсэн. Үндэстний оюун ухааныг эргүүлсэн, соёлыг эргүүлсэн зүйл те. Тэгээ бүр ингээд өөрийгөө агаарт ууршуулж эргэж ингэж одоо эсээ буцааж авах гэсэн түүх байх жишээтэй. Манай нэг хааны түүхэн л гэлдэхэд чинь базар байна юм байл шүү. Хоногоор л яригдах юм бэлээ тэр. Тэр бол өстө дуусшгүй сериал бол болохоор юм шүү байгаа ер нь. Энэ тэгээд дэлхийд даяараа сэдвэн дуусаад байхад тэгээд утгагүй нэг Монголыг барьж авах. Тэгээд солонгосууд ч гэсэн Монголыг бариад авцсан, өшөө хэмлээд эхэлсэн. Тэгэл Монгол дээр говц бүр морин хорыг нь хүртэл авцсан л явж гин те. Уртгүй хинтгүү тэгэл явж гин. Яг л эдгээр чинь баг түүхгүй шахам мэдт юм чи. Зовсон түүхлээ нөхөөс ш. Манайх шиг мандан бадарч нар шиг гэж өстө сар шиг гүйгүүлж басан түүх нь баг юм чи. Англичууд гэхэд чинь монголчуудаас түүхээрээ бүр хэдэн хойно үссэн ард түмэн байна. Тэд нар цэнхэр цус гэдэг зүйлсийг монголчуудаас гой сонсогтой авцсан л хүмүүс байдаг шүү дээ. Цэнхэр цусаа. Тэд нар ч өөрсдөө цэнхэр цустай гэдэг шүү дээ. Тийм үү. Тэрийг монголчуудаас авсан байх нь үү? Монголчуудаас аваагүй юм их ер нь энэ өнгөтэй өттэй явж байгаа орнуудад ч тэр ховор юм бэлээ. Соёлт ч тэр тий. Юун дээр одоо Монголын түүх гэхлээр нэг юм саарлөнгөтэй уйтгартай нэг зүйл тий тэр булан дотор байгаа юм шиг байгаа байхгүй юу? Мэдтгүү онд бол тэгнэ. Тий. Тэгэнгუут нөө нааталт нь болохоор ингээд ерөөсөө өнгөн алгалсан хүүхэлдэйн кино шиг юм үзээд ахлаар ингээл үзээл ахаар тийм түүх нөгөө талт нь байна л да. Тэгэхээр ингээд тийшээгээ хүн шагаах одоо тэр аялалч амар хол байгаад нь штэ. Тэр нөгөө харин явуучлаар яриг чинь тасалчлаа. Яг одоо тэр гэрлийг нь тусгаж өгвөл яг тийшээгээ фокусыг хандуулаад ингэх юм бол харин хүн болгоны дотор хийж байгаа юм нь огшно. Одоо ингээд яг ингэж буцалж эхэлнэ. Тэнгүүтээ юу үнтэй? Юу үнгүй? Чи тэр харьцаа чухал юм уу? Эсвэл би чамаас хэдэн төгрөг авах чухал юм уу? Төгрөг гэдэг чинь яг өөрөө юу юм? Энэ бүгд ингээл гараад л ирнэ. Түүхтэр зэрэг одоо бидний хооронд явж байгаа төгрөг шүү дээ. Энэ төгрөг мөнгө бол ерөөс ямарч баталгаагүй зүйл. Би энийг бүр утгаар нь хэлж чадна. Одоо Монгол банкнд анх одоо тэр одоо юу
зос мөнгө, цас мөнгө ингээд гүйлгэнд гарах гэж байгаа үед хэрвээ энд одоо тодорхой хэмжээний төдөн төгрөг ингэж худалдаанд гарсан бол яг тийм хэмжээний энийг баталгаажуулсан алт байж байгаа хэрэгтэй. Одоо Монгол улсад байхгүй юм чинь тэр нь. Тэ. Тэгтэр чин зэрэг ойлгомжтойгоор ингээд хоосон цааснаас болж бид нар хоорондоо муудад яах юм ер нь. Тэ. Энийгээ ч гэсэн хүн их сайн ойлгож явах хэрэгтэй зүйл байхгүй. Ямар ч хүн өхөн, ямар ч хүн өвдөн. Ганцхан бурхан мөнх настай. Бурхан байдаг үгүйг зөвхөн хүн өөрөө сэтгэл оюун дотор л байдаггүй гэдгийг шийднэ. Тийм бааз. Гэтэл нэг энэ жижигхэн энэ амьдрал дотроо яах гэж тэр эд хөрөнгийг тэгтлэн ихээр ингэж цуглуулж заавалчгүй тэрнээс олж том маргаан болгож ингэж зовх шаардлагатай юм бэ гэдгийг манайхаа альтрын ойлгуулал өгсөн юм байлээ дээ. Уг нь болов. Уг нь бол тий. Одоо энэ нэг үе хоорондын ялгаатай холбоотой түрүүн та бол хариултанд дундаа ярьсан. Үе хоорондын асуудлаас гадна хоёулаа түрүүн эрэгтэй эмэгтэй хүний хоорондынхыг ярьчлаа. Улаасаа Монгол зүрц зүг байгаа штэ. Хүн ахтай, дээл цагтай. Япончуудыг одоо хардаа. Япон гэл бөөндөө шүтэн бишрэл. Японы ёс заншил ямар сайн бэ? Япончууд нэгээ хүндэлдэг. Японд хаягдсан юм алдагддаггүй. Гэгч шитэй. Бид нар одоо ингээл дэлхийд даяараа л Япон үндэстнийг бишрэн шүтэж байна. Япон өөрийгөө хамгаалж хэдэн зуун жил хаагдмал байсныг бас одоо мэдчил байгаа. Сая гарсан Шойгу кино байгаа шүү дээ. Тэр кино ч юм бол ингээд дэлхийд даяар бүүн болоод зөвхөн Япон болоод төрүүл гэдэг л тийм ийм сайхан үзэл санааныхаа төлөө өгсөн ч яах вэ гэдэг ийм гоё юмыг л гаргаад хэлээд өчлөө шүү дээ. Бас соёлоо сайхан сурталчлаа тий. Хувцсны соёл, идэж уух соёл, ах хүн соёл, бие биентэйгээ харьцах, дэс дараа эренбний соёл тий. Хэлсэн үгэндээ үнэнч байхын, эзэн байхын соёл тий. Хиймэрлундаа гэж яг үе. Наад өсчин юуг одоо ойлголоод байгаа. Ингээд хэлвэл намайг хүмүүс шизотол гэж бодох байх. Тэгтээ Япончуудын яг дуурайдаг үндэст нь монголчууд л исэн юм билээ. Тэгээд Айно үндэстэн гэж та нар хэрвээ ингээд санаж байгаа бол тэ жирэ санаж байгаа бол Японы одоо олимпик эхлэхэд нь Айно үндэстнэр эхэлсэн шүү дээ. Тэр Айно үндэстэнгүүд бол Монгол хоёр нэг гаралтай гэж яг Айно үндэстнийг нь судалдаг Хоккайдогийн их сургуулийн проректор эмэгтэй надад хэлж ирсэн. Тэгэхээр зэрэг нэг тийм айл өгдөг штэ ингээл нөгөө ээж аваахаа үгэнд ороод эцэгхэн ч хүүхдийнхээ үгийг сонсоод аль нь ингээ хоорондоо ингээд өгөөтэй аваатай үг хэллэгэн дээрээ нэг юм тухай хагаравч ханцун дотроо толгой хагаравч малгайн дотроо гэж өөрсдийнхөө гэр дотор болж байгаа проблемыг гадуур дүүрэн сенсацлаад л бүх юмыг хамруулаад л ингэж зовлонгоо хүнд наадаггүй. Япон үндэстэн бол тэрэн шиг ажилтсаг бөгөөд эренбиттэй замбраатай ард юм байгаад байгаа. Гэхдээ эдгээр тэрийг биднийг дүүрээдэг байсан гэдгийг би андгаалсан ч болно. Тэ. Дараагийн зүйлсийг хараад үз. Би яаж төрсэн ахыгаа би бол төрсэн ах бол байхгүй. Миний ээжийн дүү байгаа. Би ахыгаа надад ямар ч юм хийжсэн би ахыгаа хүндлэн штэ. Миний ахын зөв штэ. Би ямар ч юм болж исэн, тэнгэр нурж исэн ч юу ч болж исэн би хаалт талд орно. Яагаад тэгэхгүй гэж. Би дүүнэр ч гэсэн тэгж өмгөөлж хамгаална штэ. Манай дүүнэр ч гэсэн намайг тэгнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Ингэж чинь гэр бүл биш юм уу? Өөр яаж ич гэр бүл юм бэ? Хүн ахтай дээл захтай байна гэдэг чи энийг хэлдэггүй юм уу? Өөр яах юм бэ? Тийм биз дээ. Тэгэхээр хүндлэл гэдэг юм бол харьцаан дээр хамгийн нэгдүгээр зүйл. Хайр дуустдаг. Хайр хүндлэл рүү шилждэг. Ингэж би боддөө шүү дээ. Өөр хүүхдтэй өгсөн эхийн хайр шиг үнэн хайр байхгүй гэл хорвоо даяар ингээл бүх шүлэг яруу найрагч нар яагаа бичээд идэм бэ гэхтэр зэрэг яг энийг л хэлээд идэм байх гэж боддог. Төрөний нөгөө хэлсэн нөгөө ганц өдөр харж чадахгүйсэн найзыгаа дараа нь харахтаар нүд гарсаад харж чадахгүй болдог тохиолдол надад ч тохиолдож байсан учраас энийг бол би эхийн хайр шиг үнэн хайр бол байдгүй юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгтэр зэрэг эрэмб дараатай, эмх цэгцтэй
гэж явж исэн энэ уламжлалыг бол хүн өөрөө өртөө сулгасан дээр. Тэгээд түрүүн чи асуулаа. Дуурайх хүн яахын хүнийг дуурайж. Ер нь хүн хүнийг дуурайх ямар шаардлага байна? Хүн өөрөөрөө явж болдгоо юм уу? Дуурайя ингэя тэгья гэдэг тахтаар яагаад ч дуурайж болохгүй шүү дээ. Би чам хайртай гэж кинонд гардаг ш та ойрч өссөн төрсөн орчин нь өөр идэж уусан юм чин өөр энэ төр гэдэг шиг те. Тэгээ яг сурсан сургуулаасаа гэсэн нэг зүйл байж болох юм. Надад бол юу гэж бодогдгоо гэхээр миний идеал биш те хингээч миний эмээ өвөө хоёр. Би тэрэн шиг л тэр хоёр шиг л хүн байхыг хүсдэг. Миний эмээ өвөө хоёр бол манай одоо төмрийн гэж байгаа. Би төмрийн наслмаа штэ. Манай аавын 5 хүүхдэд өгч чадах бүх юм өгсөн. Миний өвөө болохдоор инхтайвны гэдэг түрүүний хэлсэн ах штэ. 3 хүүхдэд өгч чадах бүх юм өгсөн. Хэрвээ миний эмээ өвөө хоёр хүмүүжүүлэг байсан бол өөрөө бол надтай тоож дурхаагүй наслмаач байх байсан билүү. Миний нэр өөрч байх байсан билүү. Би энийг бол таашгүй байхгүй. Би амьдч байх байсан юм уу? Шороонд булаастайч байх байсан юм уу? Энийг таашгүй. Би яг тэр хүмүүс шиг хүнд бүх юм өгч чаддаг. Бүх ингэж амьдралаа зориулж чаддаг. Ганц ч удаа хүүхдтэйгээ нэг муухай үгээр надлаа муухай харж үзэж байгаагүй. Намайг загинж үзэж байгаагүй хэрнээ яаж хүмүүжүүлээд байсан юм бэ те? Би тэр хоёр хүний ингээл хөлсөн цаваал хүүхдүүд хараал хөдөлмөрлөөл ажиллаад дундуур нь үлгэр туйлс ярьж өгөөл дундуур нөгөө хүмүүжүүлээд байсан зүйлс нь их засаг байна гэдгийг хэлсэн шүү дээ. Энийг ингэж эцэг өвгдөөсөө ингэж сонссоор байгаа л ингэсэн бэ гэдгийг мэддэг учраас би яг эмээ өвөө хоёр шиг л хүн болохыг хүсдэг. Тэгж өтлөхийг хүсдэг. Өтлөх юу хөгшрөх хоёр ч өөршөө би тэгж хөгшрөхийг хүсдэг тий. Хөгшрөн гэд яг өөр гэж хөг гэдэг үг байдаг та. Хөг нь ингээ гүцчихэж байгаа гэсэн үг байхгүй хөшин хүн гэдэг чинь. Өтлөн гэдэг чинь өтөнд бариулаад итгэхэд одоо боломжтой болцсон одоо тэр зүйлийг хэлж өтлөн гэдэг. Тэгээ нэг монгол хэлний нэг гоё яруу тансаг бөгөөд утгатай уянгатай байдаг энэ зүйл чинь үгийн жаахан ухаад утгад болчихж байгаа. Дахиад нэг зүйл нь болохдоор зэрэг яагаад хүн биш те чамааг идеал болгохгүй байна гэж яагаад одоо хин нэгэн дуучныг эсвэл бүхийг эсвэл улс төрчийг эсвэл инженерийг эмчийг идеал болгохгүй нэгтэр ямар ч шүүлтүүргүүгээр тэр хүмүүсийн тухай муухай зүйлсийг тарааж байгаа юм чи яах вэ? Гэтэл та нар ингээд нөгөө Америкийн кино байдаг чи шар гутал гэдээ үзсэн үгүй? Нэг зүгээр л нэг шар гутал ингэж дайны талбараас олоод энэний эзэн хийм бэ гэж тэрийг авчирч тавиал за энийг ингээд Америкийн цэргүүдийн идеал болгоё. Америкийн одоо цэрэгт явах залуучуудыг ингэж өдөөж дайн зэвлахт нь бэлдъя гэл тэр хүнээр баатар хийдэг байхгүй юу? Сайн талаас нь харуулаад тэр хүн сүлдээ өөртөө ч итгэдэг. Уул нь бол бараг л архинд орцсон те ингээд нэг годамжны тавш болцсон сэтгэл готролтой таавар шийсэн сүлдээ өртөө итгээд би ч нэрээ ингэж юм биш тэ гэдгийг мэдэж босож ирдэг. Тэгэхээр одоо дахиад нөгөө нэг үзэл суртал руу буюу одоо бодлоголол буруу гэж байна гэсэн үг л дээ би. Тавих хэрэгтэй байхгүй да. Жишээлбэл алтайгүй хүн хин гэж байгаа. Тэг байхгүй шүү дээ. Тэгтэл заалжгүй мандуулын алдаатай талыг түмэнд зарлаад ах шаардлага байхгүй. Нэг юм зүйл байж болж байгаа. Нөөх нь тэр хүнд өөрт нь ухамсарыг нь хаттуу ойлгуулсан байх ёстой л байж тараад байгаа. Ядаж олон нийтийн газар бие зүг авч яваарай гэдгийг тийм үү? Гэх жишээтэйгээр. Тэгээд дэрэгт гэж байгаа түрүүний нэг хайр сэтгэл гарч ирнэ шүү дээ. Найзч биеиндээ хайртай байж л найзалдаг тийм үү? Тэгэхээр зэрэг муухай зүйлсийг битээ яриач найзалж байгаад те нөгөө ханилж яваад нөхрөө унжаад морио гэдэг шиг те энэ үзэл суртал энэ итгэл үнэмшлийг тархинд нь зүрхэнд нь суулгаж өгөх хэрэгтэй гэж би боддоо шүү дээ. Тэг чичээд шүү дээ. Ер нь бол хүүхдүүд дээр ч гэсэн эргэн тойрныхан дээр ч гэсэн тэгж л хичээгээд байдсан шүү дээ. Одоо түрүүн нөгөө 20 жилийн өмнө 20 жилийн дараа гэсэн асуултанд хариулъя л да. Би ингэж боддоо шүү дээ.
дээр үед одоо миний хийсэн алдал бол алдаа тэр үеийн насмагаас гарах хэрэгтэй байсан хамгийн зөв үйлдэл. Энийг хүн ухаан орох цаг нь одоо Америкийн хуулиар бол 21-т хүнийг ухаан орсон гэж үзэж байгаа. Монголынхоор бол 18 гэж үзэж байгаа тий. Гэж яваад ухаан орсон үеүдээ бүгдээрээ эргээд ингээд санаагаа бодоод ингээд үзэхтэр хүн ер нь их хожуу ухаан ордог. Амьтантай зөвлөлөх юм бол араатай амьтдтай зөвлөлөх юм бол ухамсарт амьдрал буюу залуу амьдрал нь маш богинохон. Тэгэл ер нь 35-аас дээшээгээ бол организмын хувьд бол ингээд хүчин чадал нь дөрөдөд эхэлж байгаа боловч үүнийг орчин үеийн сайн сайхан зүйлсийг нь наваад биеийн тамираар хичээллэх үү, юугаар хичээллэх үү, авшууд тархит толгоогоо бас л адилхан булчин юм чинь уншаад авах уу, эсвэл юмар сэтгүүлээд авах уу гэхвэл энэ бол ингээ хүний наслалт бол бас тэгж ярих юм бол арчаанаас шалтгаалдаг ангаа ухаан сайн хөгжсөн үе болж. 20 жилийн хойно одоо ард байсан хүүхдүүд гэдэг ингээд тэгтэр те одоо миний хүүхдүүдийн тухай л ярьж байна л да. Одоо 20 жилийн дараагийн энэ хүүхдүүд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэд нар зүгээр 40-тэй л хүүхэд болно. Тэ 40-тэй л хүүхэд болно. Яг ингээл юм яриа л сууж байна. Нөгөө үе гараад ирсэн яг амьдрал эргэлтдгээрээ л явчихна. Энэ ганцхан Монголд болоод байгаа зүйл биш. Энэ хүн төрөлхтний бүх цаг хугацаанд бүх цаг үед улаасаа л эргэлдэл явдаг зүйл. Монголчуудын маш сайн зүйл нь энд хүүхдээ эртнээс л бэлддэг байсан юм бэл. Маш эртнээс бэлддэг. Дөнгөж төрсэн хүүхдийгээ 3 сар хүргэж болно чи 1 сартай байж болно эсвэл дөнгөж төрсэн байж болно хар цагаан 2 чулуун дээр гიშгүүлдэг. Амьдралын хар цагаан тэнцэж яваарай миний хүү гэж. Яд өгтөр хүн дан хараг байна гэж байхгүй дан цагаан гэж байна гэж байхгүй. Гэх жишээтэйгээр сэвлэг үстэй хүргээх тэгэл цаашгаа ингээл бүх зүйлс дээр нийтж уух одоо бүх зүйл дээр ингэж хамаг зүйлийг нь хэлж бэлддэг байсан учраас монголчууд үдийн зэрэг юм байхгүй. Тиймдээ өнөөдөр ингээл хүмүүс хөдөөнийхэн гэж муулаад байгаа. Юу хөдөөнийхэн гэж муулах юм бэ? Эдгээр чинь Монгол гэр дотроо Монгол соёлыг аваа явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгтэр зэрэг 20 жилийн дараагийн хүүхдийн асуудал шүү дээ. Одоогийн хүүхдүүдээс илүү гарна дутуу гарна гэсэн тийм ойлголт байхгүй шүү. Үеийн хооронд ингэдэг юм. Ер нь бол шүү дээ. Хүндлэлттэй харьцаатай заах ёстой юмыгаа заах ёстойд нь заагаал энтэргэл ингээл явал сонсох юмаа сонсоо явж ивэл гайгүй. Үгүй бол нөгөө кинон дэр гардаг шиг зомбироод би бинийгээ бариад идэх хэлгүүдтэй. Би өглөөгөө нэг сайхан кофегоо уугаал тэгээ өнөөдөр болох зүйлийг яг болцсон юм шиг бодгол хамгийн дөрөвний хийх ёстой зүйл. Өглөө босонгуудаа шууд уцаа оролдохгүйгээр хамгийн эхлээд өнөөдөр ямар сайхан өглөө вэ гэдгээ мэдрэхийн тулд хажууд байгаа зүйлсээ яг гоё болж байгаа юм шиг, яг гоё сайхан байгаа юм шигээр би төсөөлчдөг байна. And the EMT doctor. I go run more faster Yeah? with that. What do you feel for a difference? Yes, it's feel the hair Example for which patient you would recommend this? snoring. So Yeah. I think I help in this Yeah. kind of problems. Also ich empfehle das nur so grundsätzlich den Patienten, die halt einfach nachts darüber klagen, dass sie keine Luft bekommen, aber keine Lust haben, sich operieren zu lassen. Okay. Gibt ja ähnliche Devices oder so, aber ich finde das Noson ist gut verarbeitet, es sitzt schön in der Nase. Ja. Und ich mag es, dass es von oben kommt. Ja. Weil es gibt Ja. ja auch die anderen, die von unten kommen. Ja. Ich finde es cool, wenn das von oben kommt. Es sitzt gut drin, fällt nicht raus und so. Minke, ich will schon, ja. Wow. Wow. Mo! That's it. Oh mein Gott. Jetzt weiß ich es, 12. Ich kann endlich halten, my bro. Яг би бол нөгөө нэг завгүй байгаа аав ээжнэр хүүхдүүдэд хүмүүжүүлэх юм мэдхгүй хүмүүжлээ хин нэгэнд даатгацсан л явж байгаа. Тэгээд цаг нь ирэхлээр таны ярьж байгаа зүйлсийг өөр үг ашиглаад агуулга нь магадгүй нэг их зөрөхгүй байх. Гэхдээ ижлэхэн л ярих байх л та. Гэхдээ миний зүгээр итгэдэг зүйл нь хүн харж чадвал утгатай амьдрал. Харж чадахгүй бол тэгэл урсаал өнгөрөхөл амьдрал байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу хэрвээ хин нэгэн мэдлэгээ юм уу
чадвараа хуваалцж байгаа бол тэр хүн эргээд үлдэх хүмүүстэй тусалчаал гэсэн л санаа байхгүй. Гэтэ энэ албагүй зүйл шүү дээ. Ер нь бол одоо хорвоо тийм болцсон. Ер нь бол уялдаа холбоо байгаа боловч хин нэгэн энэ уялдаа холбоог анзаарахгүйгээр амьдрал нь төгсөж байгаа зүйлс байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө эргээд хилдэг заадаг хүмүүс нь тоо цөөрөөд ирэхлээр л замбрааг үзүүлсэн л ер нь хоор болоод байгаа шүү дээ. Би нэг үлгэр ярьж өгье. За. Дээр үед хятадтай нэг том хаан зарлиг гаргаад за энэ хөгшчүү шиг урт наслаад ингээд улсын эдийн засгаас идэж хохироогоод ингээд улсын санг хоосруулж байгаа тавшууд алгаа. Тэгэхээр зэрэг бүх хөгшчүүлийг хүүхдүүд нь өөрсдийнхөө гараар алцгаа. За тэгээд далаагүйг нь бол цаазаар авнаа гэдэг юм зар гаргачих. За тэгээд ер нь ихэнхэн зарилгыг нь дагжилтэй. За. Тэгээ үежтэл нэг хүү ээж нэрт өнгөрцөн өгш настай автагаа үждэг. Тэгээд аав би чадахгүй нэ гэсэн. Аав нь чамд гомдоод ах юм байхгүй миний хүү. Тэгэл хааны зарилгыг дагахгүй бол юу гэсэн үг юм. Одоо аав нь бол хүүгийнхээ өмнө орж өгч байгаа. Энэ бол зол заяа шүү дээ. Гэтэнгүүт нь яг тэр үеийн цэрэг татлага болоод хүү цэрэг зах болж аав би чадахгүй юм чинь юу би таныг зүгээр ингээд одоо пишингийнхээ доор ингэж газар ухаад тэгээд идэх уух юмтай ингээд үлдээч. Та хүн тарагдахгүй л ээж байгаараа тэгээд хүн нэргээ хүрээд ирнэ шүү дээ гэд. Ингээд цэрэгч явсан юм байна. Гэсэн аав нь надад өгөх юм байхгүй. Одоо хүүдээ би чамд энэ гэд нэг юм давууны тасархаа өгөөд энийг өгөөж явуулъя. Энэ бол одоо ингээд миний үеийн үед ингээд авч ирсэн юм. Тэмээ хөө ингээд өвдсөн ингээд хажуу тал чинь тэний найз нөхөд чинь адилхан л найз нөхдүүд шүү дээ. Ингээд явж байгаа шархах юм бол энүүгээр боочоорой. Өөрөө бас ингээд шархах юм бол бас энүүгээр боогоорой гэж л дээ. Тэгээ өнөөх тэрүүгээр боогоо яваад ич нөгөө хэд нь хурдан одоо тэр одоо зэвсгэн шархнууд идгээд ич. Тэгсэн чинь хааны ээж хаан бол өөрөө ээжигээ алаагүй шүү. Тэ. Тэгээ ээж нь ингэж биеэр нь ингэж юм турдаг одоо диатез маягийн тэмчхийн өвчтөй хүн байж л дээ. Тэгсэн тэр нь ямар ч одоо сайн им танзалаад юу ч түрхэд ингээд идэгдгүү гинэ. Тэгсэн чинь хааны чихэнд ингээд төрөмдүүд нь хэлдэг байхгүй. Тэнд нэг юм байлдаж байгаа нэг салааных нь л ингээд идгээд шүү гэд. Алей тэрийг аваад ир. Тэгээ аваад ирсэн. Нөгөө мууранхай цуснаас болцсон нэг мод аавгаа тэрэл аваад ирдэг байхгүй. Наад чи юу юм? Алей манай ээжэд ингээд гээд нөхөө нугааж ирчихэж байгаа л наагаал гэсэн ээж дайжгүй болж ийн гэлдэг чи. За яг юу юм натаа хэлээдэг чи. Тэгээ хаанаас үг ингээд нуух юм бол чи бол зүгээр цаазарах болно одоо тий. Хэлээдэг гэсэн. За ямар ч тохиолдолд таантай би цаазарах болох юм бэ? Тэгтэр зэрэг би одоо үннээ хэлээ дөө. Тий. Би бол ингээ аавыгаа алааг юм уу? Миний аав одоо хайран өлсөөд тэр нүхнээс гарч ирч чадахгүй байж байгаа өгцсөн болов гэж өдөр болгон би санаа зовдөг. Энэ юу болохыг би мэдэхгүй. Манай аав л энийг ингээд аваа яв гэсэн. Гэт ингэсэн чинь алей заагаад айл гэж жагаад нөгөө үг нэг оцсон юм уу үгэн ч өөрхөн амьд байж гин. Тий. Тэгээ энэ юу юм бэ гэд ингэсэн чинь хантам энэ зүгээр миний ингээ хүүгийн амийг л аварж ивэл би танд те хүүгийн л заацлахгүй бол би танд юу гэдгийг нь хэлнэ. Үгүй бол намайг аал гээл дээрээ тахгүй юу. Энд чинь ичээ шиттэй ч юм биш. Энийг манай үеийнхэн одоо манай гэрийнхэн ингээд хийчдэг зүйл. За хэлчилтэй гэл нөө хаан чинь төшмдүүрээ тэр юм тийм болгоо хэлүүлдэм бицтэй. Тэгсэн одоо бидний мэдих торгол байхгүй да. Хүр хорхойн торг гэдэг зүйл нь одоо яар шарахыг идгээдэг тийм өвцтэй гэдгийг мэдчих. Үүнээс хойш хаан зарилгаа өөрчлөөд хөгшин настай хүмүүсийг асарч явжээ гэдгийг одоо эргэж зарлаг болгоо гэж битсэн байдیں۔ Үүнтэй яг л адилхан зүйл. Одоо чи шүүхтээ заагаас сууж байгаа сте аав хөөдөг шүү гэсэн чи ингэ шүү гэл те. Тэгэл өөр чин том болол бас нэг юм шиг юм гэл үгийг л ороод ирнэ шүү дээ. Тэгээ одоо аав ингэчлээ яах вэ? Одоо минь хөөдөг шүү тэр тэгдэж шүү гэл те. Төнтэй яг адилхан үе хоорондын энэ харилцан итгэлцэл ямагт байсан ямагт байна энийг үгүйсгэх хэрэг байхгүй. Нэт нэг өдөр ертөнцөөр тасарлаа тэгээ яах юм? Хумсаа мөрөөс уух уу? Яах вэ хүн? Тасарч болно шүү дээ. Ийм их дан болж байхад юу нэ. Тэгтэр зэрэг бид нар өөрсдөө яаж амьдрах чадвартай байх вэ гэдэгт л бэлтгэлтэй байх хэрэгтэй зүйл гэсэн үг байхгүй юу? Гэж боддог би.
За энэ өгүүлбэрээр бит хоёрын ярилцлага өндөрлж байна. Тэгээд насагчээсээ асууя гэж бодож исэн зүйлсээ асуулаа. Дээрэс нь үзэгчдийн хүсэж исэн тэр ярилцлага тэр удаан бөгөөд олон зүйл агуулсан ярилцлага болоосэй гэж хүсэж исэн. Тэгээ би тэрийг уншичаад нэрээ яагаад үгүй гэж. Тэгээд тэр тусмаа таны хэлхийг хүсэж исэн зүйлс чинь бидний тухай байсан учраас гоё ярилцлага болох байх гэж найдаж исэн. Тэгээ би боллоо гэж дүгнэлээ. Танд цаг зав гаргасан маш их баярлалаа. Баярлалаа. Зохиолын дууны үг гэдэг штэ. За. Нийтийн дууны үг тийм. Амьдтай бие бие хайрлах хүмүүсээ гэж. Тэр чинь нийтийн дуу юм уу? Тийм. Хипхоп биш үү? Тийм. Нийтийн дуу юм. Тэгэхээр амьдтай бие биеийн хайрлах хүмүүсээ гэдэг чинь тэртээ тэрнгөө Монгол ёсонд өгсөн үнийг муулдаг. Нөгөө ертөнцид явсан хүнийг муулдаг. Хүн нөгөө ертөнцлөө явчлаа гэхэд араас нь мянган хөшөө алтаар усгноо яа нү энэ ямар ялгаа байгаа юм бэ? Тэрэнд орол одоо энэ байж байгаа дээрээ би бинийгээ аль болохоор хайрлаад хайрлж чаддгүй юм бол зүгээр хүндлээд амьдрах хэрэгтэй гэж одоо нийт монголчуудтай уриалмаар байна. Таних байна уу, танихгүй байна уу? Тэр нь огт хамаагүй. Тэгэд юмд нэг өөдрөг байгаад Монгол хүн амныхаа бэлгээр гэж яагаад хэлсэн гэхээр муу юм яриалах юм бол муу л энерги цуглана. Сайн юм яриа сайн юм хүсэлэх юм бол сайхан л юм цуглана. Одоо дээр үед ч гэртээ 20 жилийн өмнө хийг л дээр үе гэдэг болсон байна те. Ингээл нөгөө гудамжинд явж байгаа хүмүүс сурвалжлагч нар очивол амьдрал нь сайн уу гэж асуухтаар өө сайн гэл харваас тийм сайн биш царайтай ингээд ядруухан явж исэн ч байсан сайн байна уу сайхан байна болж гин гэлдэгдэг гэсэн. Одоо ямар ч тансаг машин унтсан. Тэр машинаас бууж ирж байгаа өнөөс суралцдаг чи амьдрал ямар хог биш та чи дэж жаан дардаж жаана тэр гэл өөртөө хийсэн юмыг л өөртөө бид нар үрж штэ явж тийм бидтэй. Тэгтэр зэрэг сайхан амлцгаая би биэндээ. Аль болохоор түүхээ судалцгаая. Хэн байсан бэ? Хаанаас гарал үүсэлтэй юм бэ гэдгийг санаж сэрж амьдрах хэрэгтэй байна л гэж дүүнэртээ үеийнхэндээ настан бурлуудтай намайг тоож сонссон та бүхэндээ бүгдэнд нь хэлж мөн чин сэтгэлийнхээ одоо талархлыг илэрхийлье. Тэгээ 20 жилийн дараа энийг сонсох. Өнөөдөр бол нялах балчир байгаа. Чамд ч гэсэн цаг хугацаа хорон цагаар нөгөө туулаад энэ үрээд ирээд энийг сонсож байгаад баярлаа. Тэгээд нэр 20 жилийн дараа яг энэ подкаст YouTube дээрээ байгаад энэ ярилцлагыг сонсвол бас гоё зүйл болох байх та. За баяр та. Жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл бай бай. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш их урам авдаг учраас цааш та хүрэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкаста зогсоомооргүй байна, үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доор байгаа шүү. Баяртай.